За сайн байцгаана үзэгчдээ өнөөдрийн манай нэвтрүүлэгт Анук оролцож байна. Сайн байна уу? Дугаарын ивент тэтгэгчээр S Cosmetics-ийн Into You болон Moira хамтран ажиллаа. Дугаарын ивент тэтгэгчээр Schweppes брэнд хамтран ажиллаа. Сайн байцгаана уу? За наадмаас өмнө ерөөсөө бичлэг оруулахгүй байж байгаад энэ удаагийнхаа Pretty Chat-ийн дугаараар үжингэн оруулсан. Адуу ташилтаар бичээрэй. За тэгээ өнөөдөр бит хоёр буталтай болохоор ингэж тохирсон. Нэгнийхээ яг доор угсаа комментээр нэг хүн бичсэн байхгүй. Тийм үү. Нэгнийхээ ингээ боталтыг салбиж бодвол гоё юм шүү гэж хэлсэн. Тэгээ би яг энийг кармалаад авчий гэж бодоод үлдцээсээ. Одоо энийг үжин дээрээ туршиж үзэх юм байна. Тэгээд хоёр яг ингээд өөрсдийнхөө яг гоё үедээ ингэж боддог гэсэн боталтуудаа ерөнхийдөө бол ингээд хийцэн байна. Хамгийн сайн чаддаг. Хамгийн сайн чаддаг. Байнга боддгаа гэсэн. Ер нь л минийх болохоор нэг иймэрхүү. Би ер нь аюу cute боддtiin байна. Уграл юм зөөлөн өнгө. Чи өөрөө cute талхлаар гэж явж байгаа юм шүү. Тийм болоо. Тэгээ би ер нь л хөмсгөө сүүл аюу тийм цайвар өнгийн маскарагаар ингээ маскарадаг болцсон. Блицсэн юм шиг үү? Чаруулаад. Яг нөгөө нэг хэлбэрээ яг нөгөө харандаагаар гаргачаад дараад нь нөгөө юм цайвар маскарагаар ботчихвол арай дэжгүй харагдаж. Чи нөгөө солонгост одоолаад байгаа. Тий. Би нөгөө нэг хэдүүлээ солонгос явсан штэ. Хэвтрүүлгээд тэр үед би яг авсан аахгүй. Энд ч зоод юм лээ штэ. Энийг хэрэглэж байгаа. За энийг чи хэрэглээрэй заяа. Би бүр эсрэгээр нь тодруулаад харин тийм ээ. Би харин бодож 18 оны ихшнэр шиг ингэ тодруулаад идсэн. Тэгээд ерөнхий бор сууштай контр ч гэсэн бор юм байна шүү дээ. Тийм. Тэгвэл надад бор контр хэрэгтэй юм шүү дээ. Би өстөн нэрээ хамгаал байдаг ямар л гоё сормоснууд байна. Түгээл аваадсан. Тэгээ ямар ч хамаагүй буталд хийгддэг болохоор одоо жишээ нь ингээл амар сонь буталтад хийгдэхээр бол сормор сугаас амар чухал юм лээ. Тийм. Тэр яг ингээ амар болчт юм лээ. За хоёлоо буталтаа эхлэе. Одоо яг юм бор болцоолохоор би ингээ хөдөө яа бүрнэхээр 2 тонн доошоогоо юм бор өнгөтэй болчиход. Би 2 дахин тархалсан. Бомбайсан. Крем. За ийм 3 төрлийн крем байна. За энийг ойртуулчих заяа. Гэвэл нэг ийм 3 крем. Тон ап хийсэн болохоор чинийхээ айгу цайвар байж магадгүй. Би бол энүүгээр нь лавч. Ингээ ярьжтай байхдаа энэ хоёрыг холдог. Энэ арай бордоод байдаг надаа. Тэгээ энэ хоёрыг холонгууд яг гоё миний арсны өнгөтэй тохирдог гэсэн. Тэгвэл одоо би энэ хоёрыг холдог гэсэн. Одоо би борлсон гэсэн. Харин одоо би борлсон. За юу ч гэсэн гарын дээрээ тавьж үзье те. За тэгээ би нэг консилеророо жоох өөнөдтэй энэ шагааны те. Нэр праймер байх шүү дээ. Праймер түрхтгүү. Ер нь түрхтгүү юу? Тийм. Намны тасаа тавиал шууд кушинчдаг. Гэтэ ер нь нөхцөл айгу бага юм байна те. Гайгүй болцсон. Солонгос яваад ер нь нэлээд сайн арчлаадсан гайг болцсон. Тэгээд дээрэс нь би өөрөө павдер ддгүү. Төвждгүү болохоор амьсгалаад идэг. Тэгээд таслагдаад эхлэнгүүд нь шууд таслыг нь аваад нэмж кушин дээр ч юм уу. Тэгээд явцдаг учраас нэг амар бөглөөд идэггүй. Тэгэхээр амар юм байна те. Би ч нөгөө нэг багтаа амар бутгатай байгаад тэгээд нөгөө нэг ингээл байнгын таслагтай байдаг. Яаж ч нөгөө гялагаа нөгөө тос авдаг юмар аваад уус ингэ туслаг хэвээрээ байдаг. Тэгээ баас ингэ павдертай зурцсан болохоор павдерцгүй л болохгүй юм шиг санагдаа. Тэнгүүд яг миний энэ хэсэг жоохон хүчлэлтэй байна. Энэ хэсэг олж харагдав. Тийм байна гэж. Тийм юм уу? Байсан. Тэгээ одоо тэгтээ гайгүй юм л тийм юм. Яг ингэ гэрэлд халтгаа харах юм бол энэ минь хавар юм байдаг юм. Хажуу талаас нь жоох ингэж тий. Тэгээ нөгөө дандаа хүнд крем тавьсаар аваад нөгөө батгтай болохоор өгöd арах гэсэн байгаа юм байна. Павдер дэжтэй өнөөдөр. Тэгэхээр тий. Праймер тавьчих юм уу? Ямар праймер байна? Энэ үү? Тий, наадах чинь. Наа чи нэг юм хөөрхөн rose jelly гээд чигшүүлдэг праймер үлээ. Праймер байна. Би одоо tone up хийсэн нарны доос дүрхээд ийм бороо шүү дээ. Хичдэггүй. Уусаа явж ирсэн. Энэ зунжанга баахан хөдөөгөр байсан. Ара яваад архангай руу. Хүүшээ. Ара бүтэн сар болсон юм уу? Тийм шүү дээ. Угаасаа сар болдог байхгүй юу? Тийм үү? Угийн үү? Тийм, угийн тийм болдог байхгүй юу? Тэгээ нөгөө юу яадаг?
өдөр өдрөөрөө өөр тийм нөгөө артистууд ордог. Одоо жишээ нь одоо бүх дуунуудаас нь яг нэг дуун амар од болсон тийм артистуудыг нэг өдөр нь гаргаад тэнгүүтээ яг бидэд болохоор эмэгтэй артистууд, эмэгтэй girl band-ууд гээд тэрүүнд нь орж исэн. Тэгснээ сая Ариуна ихчийн бүтэн яг юм тоглолт би төмрөө Ариуна гэдэг нэг тэрүүнд нь бидэд тус орсон. Тэрнээс гадна дуурийн тийм юу гэдэм лээ. Яг дуулдаг тоглолт нэг байгаа. Тэгснээ дандаа рэпрүүд ордог тийм нэг юм юу байгаа. Дан DJ сеттэй нэг өдөр байгаа гэдэг. Өдөр өдрөөрөө ингээд яг ингээд Монголд артистууд их байна тий. Бэн лээ. Тэгээ гадаад сар тасралтгүй явчих гэдэг чинь. Гэтэ яг өдөр болгоом бол биш. Дундаа нэг өдөр зай аваад маргааш нь ч юм уу 2 өдөр зай аваад байгаа. Энэ жилийнх нь айгүй онцлогтой амтны үрээлэнтэй нэгт байсан заяа. Ямар амтан байсан? Бар байдаг штэ. За барын зулцаг байсан. Нэг рил яваадсан. Нөгөө нэг ярьдаг нохоо байдаг штэ. Хэмжээ босор байлаа. Босортой хамт нэг рил мили гэсэн. Тэр байсан. Тэгээд физикалэшний ихэнх оролцогч нар баг яг энэ наадмаар ирж таарсан. Орхон баярыг дэмжинэ гэд ирж таарсан. Орхон баяр даяа авраг. Тий. Элэм сайж хөө юм болсон шүү дээ. Улсын орхон даяа авраг. Хүмүүстэй солиод ийдсэн. Яа. Улсын орхон арслан баяр жилээ. Ямар монгол юм. Үгүй тийм яасан юм. Би тэгээд юу яриад байгаа юм бол гэд тийм амар их байсан харин. За ингээ гараараа ингээ тэглэх гоё ингээ тараагаад тавьчих. Гараараа ер нь ч гэдэгтэй гараараа биш үүгээр тараадаг юм. Ер нь би фаундейшн нэрэл ингэж тийм үү? Тийм. Тэгэл сайхан кушнээл. Гэтэ ер нь бид цай нөгөө солонгос явахдаа юу асахгүй юу? Үжин бит хоёр байнга яг нэг өрөөнд байсан байхгүй. Тэгээ ерөнхийн нүүрний бодог нарангууд туг гэл ингээ болцдог. Бараг л 5 минутын бодол шиг айгу хурдан болчдөг юм шиг. Тийм айгу. Ер нь жоохон удаад хахаар өөрөө ядраа сүултээ нэг буруу мигэд байгаа юм шиг. Нэмээд байх тусны халтардуулаад байгаа юм шиг. Ер нь хөнгөн бодчихвол хамаагүй. Гэтэ угаасаа өөмө багтаа болохоор тэрүүх хаа биш үстэй. Батхтай амар утгатай байсан. Тэгж хэлж шүү дээ. Одоо маргааштай бүтэн батгах. Би тэгтээ сая солонгос явж ирээд үнэхээр батганаасаа салж чадсан. Амар баяртай ба. Баяраагийнхаас гоёсэн нүүр нь. Баяраагийн нүүр тэгтээ амар гоёсэн. Зүг яг юу ч гардгүй хунаа тэр хоёрыг бүр. Тийм шүү дээ. Угаас тийм тий. Хоноо энэ хоёр бүр яг нэгч батг гардгүй гарлаа гэж бодож нэг юм жижигхэн гарцсан. Тэр яана гэж яг тэрэн дээр амар поинтдаг. Баяраагийн нүүрний бодолт бүр юу 5 минут ч хүрэхгүй тий. Амар хурдан бутчихдаг. Даг гэл ингээ бутчихдаг. Сармуусаа зүгээр зүрт нэг сармуус дэмж нааснаа тэгэл болоо. Тий, оруулаа баг будуу яав гэмээр хэлжтэй. Амар хурдан бит юм лээ. За тэгээд сунжанга бах явбаа. Арангаа явчаад цаашгаа аялах гад би бүр яг төлөвлөж байгаад нөгөө хэдээс гуйж жаад юу явахгүй юу? Урс явахгүй юу? Урсын хяргаш нур би өмнө жилээс хойш явмаар байсан. Ямар гоё юм бэ? Амар гоё байсан. Би яаж хаад яг анх удаага явж байгаа болохоор надад амар гоёсэн. Хад матнууд амар зэм. Харин амар тонголог. Тэгснэ тэнцэж байгаа одоо нөгөө нэг нэстэ хэрэгтэй орчимшд болсон юм шүү тий. Тийм. Би машинтагаа яваад 4 суусан шүү дээ. Илсэн дээр бүр. Тийм үү. Татуулаад 4 татуулаад. Харин заман жоохон хэцүү гэд хүмүүс нэстэг тэрхээр явдаг л болцсон. Хаашаа Улаанбаатараас тийшээ явах юм. Тийм шүү. Мэдгүй би тэгж л Helicopter руу. Helicopter. Тэр чинь тэгтээ амар юу үсттэй. Үнтэй үед үсттэй helicopter чинь туристууд явна гэхээр чинь. Тийм. Гайхамшигтай. Тийм байхаа. Би нэг сонсохны сая ар хангаа дээр нөгөө дөрвийн тоглолт болсон гэсэн шүү дээ. Аха. Тэрүүн дээр яг ийм толгой баян хүмүүс очсон юм байна л да. За. Тэгээ очихдоо helicopter-аар ирж бутсан гэ. Харин энэ 101 энэ тэрүүгээр нэг helicopter яваад ин лээ. Тэр яг энэ тэрүүгээр л яваад яг л нэг helicopter яваад байгаа. Аялахад машин цашинтай явахгүй зүгээр нэстэг тэргээр явсан мөлөө амар их юм байна гэсэн. За би нэг юм биш буцагдчих. Тэгж мэж явсан блий. За тэгээ усын 2 өдөр би сайхан юу яагаад сэлж дэлж байгаанаад чадахгүй ижиж. Би амар алдаад. Би ч мөр жингээ алдаж магадгүй гэж бодоод юуд явсан. Бүр нөгөө табоогоос заяо
За яадаг нэг удаа гэж бодоо. Тэгээ хөвгчтэй яасан хамтаацтай яасан. Өөрийнхөө хөвгчтэй. Хамтаацтай тэгээд цаашаа гүнрэн дахиад жоохон сэлээ гээл ингэж сэлээ явуулсан за. Тэгээ 2 өдөр яасан чи яг илт бүр ингээл божисэн бор юм болцсон. Тэгэх баха. Амар гоё нартай байсан бүр цаа. Бороотой заагаадсэн өгнө. Тэгсэн чи ямар ч бороо ороогүй амар гоё цаг агаартай. Тэгээ хоол моолн ч амар гоё юм лээ. Баруун бич гээд resort дээр ирсэн байхгүй. Тэгээ нөгөө орчныг харах юм бол яг юм гадаад доо юм шиг аим гоё кемп билээ. Би ч юм харуулсан. Гэтэ одоо хөдөө явахад нэлээд мөнгө хайжилээ. Болсон мөлий те. Нэгт замын унаа гээл бензин олдохгүй, бензиний үнэ өсөж байгаа. Хоёрт тэгэл юу ачиж байгаа. Кемп мэмпч амар үнэтэй болчихж байгаа. Харин тийм байлээ. Хаана би энэ сими би нараа ингэж хийж байна. Тэгшэн орж өөрөө. Арга хөвгчгүй юм шиг харагдаж байна. Тэгээ одоо энэ нараа аим гоё орчин тэмлээ. Тийм ээ тий. Яг ингээ гадаад доо юм шиг. Тэн чинь ийм усан самантай. Усан сан бэ? Ани харагдахгүй. Харагдахгүй. Яа. За ямар ч тааш нэг иймэрхүү юм бэлээ. Усан самантай. Би бас жалжган ч гэсэн орчинд тэгтээ үнэхээр гоё юм лээ. Ингээл хараа. Би яг дараа зүүн явнаа ус. Яваараа үнэхээр явж үзэхээр газруудын нэг юм билээ шүү. Би бол үнэхээр ингэж байгаамаа. Би гол нь өвсгөл явж үзээгүй. Тэгээ өмнө жил явж үзэхдээ би бүр гайхшраа байгаад болсон аахгүй юу. Тэгээ энэ жил би заавал бүр юу руу явна гэд, ус руу явна гэд. Тэгээ хэдэн найзтайгаа ер нь бол явсаа яг аяллаа маягаар влог бичсэн. Гэтэ влог нь одоо утахгүй орох байхаа гэж бодож байна. Чи нэг влог хийлээ үү? Хийж эхлээд байна харин. Тэгээ одоо л ер нь эхэлж байгаа. Эмч мэмч болоод исэн үү? Тий. Би нөгөө шүдний газартай ингээд ажилладаг байхгүй юу? Тэгээ шүдний имлэг амар зөксөн гартай. Тэгээд яг манай подкаст нэр орж ирнэ гэхэд шүдний имлэгийг подкаст нэр бас оруулахаар бас яг хүмүүст хүрэх болов гэж бодоод илүү хүрэх зорилгоор нь би тусны влог хийж өгсөн байхгүй юу? Тэгээд тэр амар сонирхолтойсэн. Тийм би бас хараад хүш энэ чинь ингэ болж байгаа мөн гэж. 6 жилийн тэр сурдаг. Би зөвхөн нэг өдөр орж ирээд. Гэтэ яг нэг хүний амнаас шүлсийн сорволж авсан. Бусдын нь бол хийж чадахгүй. Мэдхгүй болохоор тэгээд харагцсан аахгүй. Тэг ямар байсан? Сонирхолтойсэн. Тийм. Сонин миний мэдхгүй орчим лээ. Би ч нэг багасаа урлагтай явах байсан. Тэгээд юмч гингүүд ингээл амар кул санагдаад юм лээ. Тийм имжлэгтэй амар кул. За ингээд нэг сувлагчаа ингэж байгаа. За тэрийг аваад тэр. Тэгээд тэрийг аваад тэр. Наад чинь бишээ дахиад тэрийг тэр нь тий ингээд энэ ч 50 гэж байгаа. Надад тэгтээ амар нэг юм кул санагдаад байсан. Яг гол имжнэр байвал тэгээд санагдаад. За тэгээд зунжгаа бахад тэгж явж байгаа л дээ. Сая тэгээд сэлэнг орсон. Сэлэнгстэй амар гоё. Йоо би сая сэлэнг орсон. Манай өвөө ч нөгөө алтан болох төссөн байхгүй юу? Тэгээд явчаад ирээгээд авсан ч үнэхээр тас. Солонгост байх нь гоё юм уу? Монголд байх нь гоё юм уу? Айгу хоёр талтай юм байна. Надад бол өмнө нь за Монгол л гоё юм байна. Ер нь л гэрийнхэнтэйгээ өссөн нутагтаа ер нь их орондоо байсан л гоё юм байна гэж бодоод байсан чинь сая яг сүүлийн семестр байгаад яг бод Солонгос яваад 3 жил болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүт арай юм хөгжил өндөртэй, хийх юм ихтэй, үзэж харах юм ихтэй. Одоо Монголд ч одоо гараад хий гэхээр аяг цөөхөн шүү дээ. Спотууд амар яг юу гоё хөгжилтэй арх уухгүйгээр гоё юм хий гэвэл хаашаа явж юу их юм те. Тэгээд ингүүт яалцчгүй арай нэг юм гоё хөгжилтэй цагийг гоё өнгөрөөх орн нь бол Солонгос болчиход байгаа юм. Тийм те. Өөрийгөө хөгжүүлэх боломж нь арай их. Тэгээд тэнцээ чи нөгөө нэг хөгжил өндөртэй болохоор альч талын юмнууд амар олдоц сэтив юм шиг санагдаад байна. Монголоос нэг юм хайх галангүү тийм юм байхгүй гэл. Одоо чинь шив шин тийм их загас идэг загас байх. Тийм бензин байхгүй. Бензин байхгүй. Тогн байхгүй. Халуун усан байхгүй юм шүү дээ. Бор зүрхээрээ. Харин сүүлд бүр яа хөдөө явчих. Өстой нэрээ хөдөө явж тоглолтоор явах гэхээр бензин ч олдохгүй яацарсан юм дээ гэл бүр амар гэж олдохгүй өхөр 30,000 өгнө мөн ингээд харин тийм. Тэгээд үе дахиад жоохон нэмээд та ядаж 60 тэгээд өгчлөөс тэгвэл буцаж очирлаа хойноосоо очирлаа тав гэж яа. Би их орондоо дураараа амьдарч байгаа. Амар хэцүү. Тэгээл
тэрийг дагаал хамгийн юмных нь амар өсчихөж байгаа. Тий. Цалин өндөргүй байж иж амар хэрэглэнэ. Тэгээ би сая сүүлд ирээ бас нэг анзаарсан юм Монголд хоолны ресторануудын үн амар өндөр байгаа. Өндөрлч тий. Ганц хоол аваад идсэн чинь 100 гараад гараад 100 гардаггүй ресторан байхаа болчихчихээ. Тэнгүүд KFC болж байгаа байхгүй. Тэр junk food-ууд хамгийн боломжтой үнэтэй болчихж байгаа. Тэнгүүд нөгөөдөл нь хизээч fast food биш. Тий. Өстэй нэрээ. Амар утцсан тэгэл идэнгүү заримдаа за тийм шом юмд явдаг зүвдчих магадгүй калж байгаа сэрэмжтэй идэж мэддэг болчдөг. Харин тийм ээ. Тийм юм анзаарсан. Тэгээд Солонгост бол захиалал өссөн юм амар гоё хүртээ. Шивчээ тэр нөгөө нэг rose юутэй project тий тэр бүр аим гоёсан. Яг бид Солонгост очиод яг хамгийн ихний өдрөө идмээрэн гэж хэлж байгаа авсан байхгүй. Тэгээд тэр нөгөө cheese powderтай chicken микэн аим гоёсан. Солонгос ч нэг тийм mukbang-аараа нэг хэсэг бүр яг бүүн болсон шүү дээ. Яг Монголд тэгэл тэрийг нь яг олоод идэж болж байгаа. Гэхдээ яг Солонгос шиг гүйцэхгүй юм лээ. Аим гоёмт юм лээ. Тэр нь болсон үнэхээр таалагдсан. За ингээ павдэрччихаар нүүр юу нэг нэг тийм юм. Би ч юм харагддаг. Тэгэхээр ч хойшоогоо ингээ суучих. Чи юу яатсан уу? Тавьдсан уу? Чинчаа би ч өөрийнхөө хайртай флаш тавилчихсан юм. Би ингээ бороо павдэр тавихаас өмнө доогоороо энэ жоох юм саатай байхгүй юу? За. Тэг ингээ амар хүүхэн гээд эмийнхээ энэ хэсэгтээ блим хийгээд идэв. Би өгөн чамд яг энийг тавилах гэж байгаад орж ирээгүй юм. Энэ нөгөө Into болон энэ Moira гэсэн брэндүүд нь манай нэг спонсор байгуулах байхгүй. Тэнгүүд одоо энэ Into-ийн хятадын бүр толгой мейкапуудын тавт нь ордог юм билээ борлуулалтаараа. Тавт нь ордог. Хятадтай амар од тийм юу илээ. Бүтээгдэхүүн мэлээ. Тэгээ энэчнээс сая нөгөө нэг юм далайн хэргийн бич мичтэй ойрхон тиймэрхүү мейкапыг хийхээр бол яг иймэрхүү өнгөтэй ийм коллекшн гарсан юм байлээ л дээ. Тэгээ энэ коллекшн бол Монголд орж ирээгүй байгаа. Би орж ирэх юм болов уу гэж харсан орж ирээгүй л ээ. Чи тэг надад яаж авсан? Надад харин туршиж үзэх гэдэг чинь ингээд юу асан юм аа гэдэг нэг байгуулга надад өгсөн байхгүй. Оо тийм үү би тэгвэл энэ чинь туршаад хэрэглээд үзэх чи энэнд би обсесс болсон заяа. Тэгээ яг энэний нөгөө харьяатай энэ хоёр класс нь бас амар гоё зөвлөх өнгөтэй. Амар гоё өнгөтэй. Одоо энэ жишээ бүр зөвлөх нь. Бүр яг юм гоё юм зөвлөх өнгөтэй. Оо тийм ээ тий. Бүр яг юм. Би ч нөгөөс ягаан биш ойрхомш борыг тавьдаг хүн шүү дээ. Наа ч юм болохоор ер нь жоохон бордоо тал та. Тийм ээ. Тий. Энэ нь арай цайвард байгаас тий. Тийм ээ. Гэтэ ер нь амар гоё. Би энд амар турштай болсон. Би класс хэрэглэдэггүй байж байгаа. Би ер нь хойцонтчлээ. Флаш тавьдаг шүү. Флаш ерөөсөө юу за хаяа нэг таммаар санагсан үедээ яг энэ хоёр дээрээ тавьдیں۔ Им оранж эсвэл бүр ягандахгүй гэх юм бол purple ч юм уу. Улаан purple өнгөөр үү? Улаан purple гэдэг чинь. Тиймэрхүү тавьдаг. Чи ерөөсөө флаш тавиаг байгаа юм тий? Окей, шууд powder руу орчт юм лөө. Халтхан тавьчээ. Тэг. Халтхан ингээ хөнгөн л тавьчээ. За би энийг нь хэлчих. Чи ерөөсөө байнга тавьдаг шүү дээ. Тийм бүр яг байнгын тавьдаг болохоор нэг юм болохгүй юм шиг санагдаад байна. Халтхан. Би жоо айгу нэвтрүүлэг дээр бүдүүлэхт гэдэг ингээ шүлсээрээ хөмсгөө ингээ арччих гэдэг. Өнөөр арчи тий. Тэгдэг. Энүүгээр эсвэл арчиж чадлаа шүү дээ. Жижигхэн хэсгээр. За өөр юм дээ. Би юугаа мэдээгүй. За одоо хоёулаа юу гоё хөдөө явсан юмнуудын талаар ярьлаа л да. Одоо тэнгүүд би яг үжингийн бүр яг энэ дотоод сэтгэл рүү өнгөж ормоор байгаа юм. Ухмаар энэ би. Хамгийн бага нь лөө. Тийм ээ. Хамгийн бага. Тэгээд дандаа охтуудтай айл шүү дээ. Тийм. Тэр нэг дээрээ яг жүжигчээ ихчтэй тэнгүүд чамд ихчигээ хараад жүжиглэмээр санагддаг байсан уу? Эсвэл чиний анханасаа боддог байсан юм хобби ч юм байсан уу? Тийм кинонд тоглож байсан шүү дээ. Кинонд тоглож байсан. Тийм, тэрийг нь харин хаасаж үзэх гээд. Ер нь ямар кино вэ? Энд хавслаа. Хамгийн анхных уу? Тий. Хамгийн анхных манад нэг удаа. За. Мужиг ахын найруулсан. Тэгээд Жанчуу ах 2 дугаар найруулагчаар явсан. Кино байсан. Тэрний өмнө би ер нь л Мишка аниг оюутан байхаас сүүс мэстэр айгүй хөштэй байсан.
дагаж очдог. Мишканы намайг дагуулж явцдаг. Тэгээд Сүйсийн ангийнхан тань бас айгүй найзууд одоо буйнаах штэ. Буйнаши за Амбуугийн Амбуу продакшны буйнаах би хүмүү тань нөө яж хаа. За. Одоо нөгөө нэг усаар яриад байдаг нөгөө тий. Буйнаахтай чинь Мишкана нэг ангис багхгүй. Тийм тэгээ буйнаах чинь Тиара амар сайн мэддэг. Тэгэл би буйнаахтай нийлж амар Тиара бүжгэлж ангитан тэгж байж мэдэг. Байсан. Тэгээд ер нь тэгээд анааг ингэж харж явсаар агаад миний сонирхол өөрөө ингээ урлаг руу явцсан юм шиг байгаа. Яг нэг дөнгөж нөгөө нэг хүн өөрийгөө ингээ даалдаг өсвөр нас ч юм уу дуртай юм хайдаг үе дээр Мишканыг дагаж явсаар агаад. Гэтэ ер нь тэрэндээ ч би ер нь бол харамсдаггүй яг мөн байна гэж би боддог. Тэгээд дээрэс нь анаа намайг айгүй хоёр анаа намайг айгүй их тэгж бүжиглүүлдэг жоохон бахад. Дуу тавиал за үжигээ бүжиглээрэй гэл. Тэгэл би тэрэнд нь хөрөөл амар бүжиглж. Өөс яг тэгдэг штэ. Намайг бас яг тэгдэг. Дуулаараа гингүүд. Тий. Гадаад дуу модлоо аялгаар нь сонссон. Тэгэл энэ бронзер юм багстай. Зүг байж болно. Болно. Тий болно. Эсвэл тэр юм болов энэ бийж магадгүй юм байна. Тийм. Тэгэл хамт Мишканадаа ус тасан нөгөө нэг банд орж морж явахдаа бас нэвтрүүлэг хийж байж. Тоглож моглдог. Тэгсээр юм байгаа л ер нь айгу тийм дуртай болол кино дуу гэл айгу бид ер нь юу байсан юм дуучин бол мэд боддог гэсэн юм. Гэтэ амар хөөрхөн дуулдаг штэ. Би бас мэднэ. Би бас сонсчихс. Тэгдэг байж байгаа л нэг өдөр Жанжуу ах ярдагхгүй над руу. Чин би 10 дугаар ангисан баха. За. Жанжуу ах чи Мишканыгийн ер нь бол Сүйсийнхэн бас айгу дэвтүүдийнхэн нэг. Тэгэл Жанжуу ах над руу залгаал хүрдэрдээ мэдүү гэл. Тэгээ атсан чинь мөөжиг ах өдөр бөөндөө Жанжуу ахыг бөөндөө суучсан. Тэгэл ингээд ийм дүр байна. Чи чадах уу гэл. Тэр ямар дүр байсан? Аль юм баг. Одоо том нь Жанжуу ах өөрөө тэгээ баг охин нь би. Тэгээ оноо гэж аав. Тэгэл чаднаа гэл айгүй өөртөө ихтэй угаас туртайс юм уу? Чадна би чадна гэл. Сүдрээ яж тавьдаг гэж юм. Зүр ингээ босоогоор ингээл тавьчихсан. Өөр ингээ дундуур сэтгэл хөдлөх байхгүй тийм. За. Тэгэл ер нь чадна гэл айгүй өөртөө ихтэй хэлээл тэгэл мөөж өгч гисэн за чадна шүү гэл. Тэгээ анхны яг кинонд орж исэн тийм мэдрэмж нь ямар байсан? Амар хэцүү сандарч исэн. Тийм үү. Чи надад одоо зөвлөж өгөх хэрэгтэй. Би бас одоо нэг кинонд тоглох гээд байгаа заяа. Тий. Айлын ганц охины дүрд тоглох гээд байгаа. Тий. Тэгвэл наад чи надад амар тийм хичээл болж өгөх гээд байгаа байхгүй юу? Ер нь нэлээд сандарч исэн. Нэг тийм бүгд эндээс гараад өгөөсэй гэдэг. Зөв камера тавьчих би ганцаараа чичиглээ гэдэг. Нэг тийм сонио айгуу тийм сонио мэдрэмж. Тэгээд ер нь яваандаа нөгөө кино багийнхантайгаа ингэ татнасаал ирэхээр арай гайгүй би тавираал яваандаа л тавьширт юм билээ л дээ. Яа надаа би. Үгүй ингээ мартах ч юм уу эсвэл ингээ нэг юм паникнд ороод тийм юм үе байдаг л билгүн. Тэр үед одоо яах вэ? Би бол яг үгүй мартна гэдгийг мэдчихээн толгой тарихыг гэсэн. Үгүй бодоод тахаар үгүй мартчихжээ. Утгын ерөнхийдөө бол ойлгоод тэгээ урсгаа гаргахчул арай тэрэг байх тийм. Би бол яг одоо үгүй яг таг цээжлэхгүй зүгээр сайхан утгын ойлгоод тэрүүгээрээ өөрийнхөө би байсан бол яаж хариулах байсан бол гэдгээрээ л явъя гэж бодоод байна шүү дээ. Тэг гол нь нөгөө нэг партнертайгаа одоо сценийхэн партнертайгаа бэлдээд яриад үзчихвэл тэгэхгүй ганцаараа бэлдээд ихэр ямар ч тэмэргүй гэдэг санагддаг надад л. Уншлаг гэж юм ийм л шүү дээ. Би надтай яг харилцан яриа үүсэх хүнтэйгээ яг уншлаг дээр сайн тест хийж. Гэтэ уншлаг дээр ер нь дүрээл задлах гал үзэн дээр юм шиг санагддаг шүү. Задлах гэдэг юм. Одоо дүр одоо яагаад энэ текстийг хэлэх болсон шалтгааны болно. Энэ хүн өмнө нь одоо энэ яг киноноос өмнө амьдралдаа юу хийж исэн байж болох вэ? Ямар төрлийн хүн байж болох вэ? Гэт бүр нарийн задлаад эхлэхээрээ яг үг нэг текст нэг чухал биш ороод ирэх юмсэг бол санагддаг.
Эхний киноны ерөнхий туршлага тиймэрхүү байсан бахны. Тэгээ би эхний кинон дээр юу дүр цадалж маталдах Ойлгохгүй байна. Бошуухан шил энэ текстийг зүгээр энэ сценийг амжилттай аваад дуусгах юмсан гэж л бодсон. Тэр чинь угаасаа би тэгэл 10 дугаар ангийнх тэгэл чадна гэж зүгээр ингээл нүдэ анил орцсон. Тэгэл нэг хамт ажиллаж байгаа багийнхныхаа зовоохгүй, ядраахгүй аль болох хурдан ахуулаад дуусгах гэдэг нэг тийм бодолтой байсан юм аа. Сандраал, яараал. Тэгээ манай мужих чи айгүй хурдан кино хийдэг байхгүй. Айгүй хурдан. Нэг ангитай кино штэ. Тийм. Одоо зүгээр нэг юм нэвтрүүлгүүд идэг штэ. Цагаан сарын нэг нэвтрүүлэг дээр Фэвэйн хитэ октодтой би яг яжсан ахгүй. 2-2-ороо баг болоод ундралаа би баг болоод тэгээ нөгөө юу ахаар болсон юм. Яг юм текст хэлэхэр болсон аахгүй. Тэр чинь тэгээ нэг 5 минут цээжлээд 10 минут жишээлээ цээжлээд тэгээ шууд ормор гэсэн. Би ямар юм марч чаддгийн. Дундуур нүгэ мартаад яжаа тэр нэг юм хаан дээр үе нэг юм баатрын дүр мөртэй тэрүүний нэг юм эсрэг нэг үгээ мартаад би чадахгүй нэ гэж би бүр яг амар паникнд орж байсан аахгүй. Би тэр амар иччихсэн заавал. Хүн ер нь чаддаг юм аа хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Сурснаа л хийгээд үү. Тий одоо амар ээж байгаа. Монголд гэхдээ хитэн кинонд тоглож байсан. Юу цөөхөн багтаа тий 2 3 мөр. Гүү юу? Би тэгж бододсон юм лөө. Эхнээс нь таалах гадах шүү дээ. Оо, туслах болонгойл дүртэй нийлээд нэлээ олон байгаа хнэ. 7 молоо байгаа хаа. Оо, тэгвэл амар их юм чи чинь зүгээр 6 л байгаа. 10 жилээс ахвалал уусаа яг юу хатсан юм шүү дээ. Тэгээ маад нэг удаан яраас шууд үргэлжлүүлээ сөүл мэд ороод тэгэл хөвцсөн шүү. Тэг би чинь бараг 10 жил ахлах ангида сургууль дээр тогтдгоо гэсэн. Бичэлдээ нэх сууха болол сүлдээ. Яг кино гэдэг. Тийм өөрөө тэрэндээ ингээ хүн донцчдаг юм бэл шүү дээ. Нэг өдөр шөнөгөө кино багийнхантай кино хийгээл явах өөр юм тийм гой санагдал. Бусдаас нэг арай би бас угаасаа 10 жилдээ дуулаад нөгөө нэг яваад өчтөг. Дандаа ингэж хүлээ авдаг. Тэнгүүд би нэг юм онцгоогоор өөрийгөө амар мэдэрдэг гэсэн шүү дээ. Тийм үү? 10 жил дундаасаа би яг юм ганцаарх нашаал өөр юм хийж яваа жоохон онцгой юм шиг мэдрэмжийг надад төрүүлдэг байсан. Би яг юм болохгүй муу сурагч болоод байгаа юм шиг. Багшланы бүр ингээд үзий ядсан сурагч болох гэдэг юм сайн. Угаасаа би тэгдэг за сургуулийнхаа нэрийг гаргалаа гэд багш нар надад жоохон жоохон дээшээ тавьдаг. Тэнгүүд анги хөгтөд яхаараа би бүгдэн нэгч таслаагүй сууж байгаад ийм дүн авчаад яагаад энд нэгч суугаагүй ийм дүн авч байгаа юм гээл. Симхүү тохиолдол зүтгэсний минь гэж. Урлаг зүтгэсний минь одоо нэг гавьяамуудаа яг өөхөл байлгүй дээ гээл. Багш нар тэгээ угаасаа нэг за хичээлдээ суугаагүй за яах вэ гэж жаад яг дүн твдэг гэсэн ах тийм. Тэгээл даа баялаа гэл өнгөрчтэй. Манайх бол гэдэг багш нар жоохон хатуу байсан юм байна. Аль сургууль лээ? Шинэ Монгол. За Шинэ Монголч тэгвэл тэхвэх үү? Жаахан үзээтэй. Нөгөө Шинэ Монгол хаана гэдэг лээ? Натуур дээр бид үү? Миний дэлгүүрийг яг хойно гэдэг сургууль шүү дээ. Тийм. Яа, миний рүүчтэй амар хортог гэж л. Тийм шүү. 10 жил гэхдээ ерөнхий тэгээд бараг яг эд нөгөө нэг суралцах үе дээрээ тийм байцгаар угаасаа яг тэгхэл юм. Тэг би өөрийгөө ингээд айгу тийм хичээл хийж за ирээ. Өөрийгөө тийм хичээл хийж чаддаггүй. Оо. Харин хоёр талаас авч байна. Хүүхэд юм байна ер нь толгой муутай хүүхэд байна гэж боддог байсан юм аа. Тэгээд Солонгос яваад хэлний бэлтгэл суугаал шалгалт малгал хэлний шалгалт малгалтаа өгөөл хичээл хийгээд гэлсэн. Хөөс хичээл хийждэг хүүхдээ гэж одоо. Тэгээ ер нь тэр ахлах ангид бол ер нь яг хийж чаддаггүй биш. Хийхийг өөрөө нэг хүсдэггүй л сонирхолгүй л байсан юм л. Тэгээ яг хийх гээд Солонгос хэлэндээ дурлаа суусан чинь нэлээд сайн нухсан байх гэж боддоо ш Солонгос хэлээ. Би бол 10 жилдээ бүр угаасаа багаасаа тэгээ явцаахгүй. Миний тийш дээ бүр бага ангиас бүр миний хамгийн анхны бүр яг юм олон нийтийн тэмцээн гэвэл заяа том тэмцээн гэвэл гэгээ алсын одод байна. Тий. Гэгээ алсын одод орчоод араас нь нөгөө нэг JCJ-тэй дуулсны араас би шууд университет орсон. Университетээс авахуулаад шууд цаашаага оттой актанд ороод тэгээ хамтлаг болоо явцсан болохоор миний ихэнх хугацаа ер нь хичээлтэй ер нь ойрхон байгаагүй. Тийм байна тий. Тэгээ ээж нөгөө нэг багш гэтээ ондоо сургуулийн багш аахгүй манай сургуулийн багш.
Нэг сургуульд оруулах юм бол ээжээг хүрээд ирнэ гэж бодоод өөр сургуульд өгсөн гинэ. Тийм ээ тий. Тий харин тэгээд намайг өөр сургуульд авчиад өгцөө. Тэр нь гэхдээ аюу зүг бодлого шүү дээ. Гэтэ би ер нь багасаа амар л сайн юм дургу байсан. Би ч гэсэн яг бага ангидаа аюу суудаг байсан юм аа. За. Тэгээд дунд ангид ороод бүжгийн тоглолтод яваад зурфаа алгуулсан аа. гимнастик гэл. Тэгснээ хөгжимч моб гэж амар их болдог. Тийм хөгжим дэмжигчдийн баг маг гэх нэг тийм юмд ингэж баахан яг гүйж явсаар байгаа тий ерөөсөө суух дургуулсан юм. Тийм биш үү. Арай нэг юм хөдөлгөөнтэй олонтой нийцсэн тийм юмд орж байгаа гинтхэн ингээд дуугаа суугаад хичээл хийн гэхээр яваасаа төсөөлөгдөг юм лээ. Яг нэг сахилгагуут юм арч юм шиг санагдаад байсан. Тэгээ би өөрийгөө тэгээ харж байгаа байхгүй юу. За юу асуумаар юм. Би яамаар юм. Энэ ер нь аль юм юу юм бэ те кул өнгийн тэнэ те. За энэгээр буцсан. Би энэгээр суурай тавьчтэй. Гэтэ чи сая бараг энэгээр бараг тавьчлаа. Тэгээ энэ хоёрыг хооронд ингэж халиад гүн үгүйсгчдэг. Тэгээ энэгээрээ дахиад жоохон ингээ гүнлээд нэг ирэмгийн ингэж уусгаж ингэж боддог. Тэгээд нүднийхээ энэхүү хэсгийг ер нь л саяны 3-аараа ингэж явна заяа. Саяны энэ хоёроор л явахад болно. Суурай энэгээр тавиад өндрүүлж жоох ингэж нэмтэн тавьсны араас доотлол юм жижигхэн цөлхөн зурдаг. За. Ингээд цөлхөн зураад нутлын жоохон консилероор будаад ингэж явдаг. Үзнэ. Үзээтэй шүү дээ. Миний бодлож бас л гэж байна. Би сая ер нь бронзераараа суурай тавьсан болохоор. Одоо тэгээд бодонгууд би одоо сая Япон яваал ингээд сурах боломжтой нөхцөл бүр зайлшгүй сурах штэ нөхцөл гарч ирээд байхад чинь би амар залах юм бэл. Би өөрийгөө ерөөсөө ялан дийлж сураагүй юм лээ. Тэр чинь л одоо хамгийн буруу гэдэг. Харин тийм. Өөрийгөө л хүн амттай ялах малах биш яг зүгээр өөрийгөө л ялчмаар байгаа байхгүй би. Амар ихтэй. Би өөрийнхөө дуртай л юм хиймээр байгаа. Тийм дургу сонирхолгүй юм хийхээр надад зүгээр л юм тэмэг санагдаад. Хүчин чармайлт гаргамааргүй санагдал. Ер нь тийм дээ. Тий. Яг юм дуртай юмдаа л хамаг хүчин чадлаа гаргаж жоохон сонирхолтой байлгамаар юм шиг санагдаад байдаг байхгүй. Нүдээ тэр чигт ингэ бодчих тийм юм дээ. Яа энэ юм яранга нүрэ бутгачихсан. Тийм үү? Яг тарих салаад байгаа. Харин тий. Ярмаар байдаг. Юм ярих гээд байгаа мөртлөө мартаадах юм. Тийм аа. Япал би нөгөө анимений үзэж байгаа болохоор нэг бас сонирхолтой биш. Сонирхол нэг төрдөг төрлийн бас юу байгаагүй, хэл байгаагүй. Гэхдээ сонсоход айгүй сонирхолтой хэл шиг санагддаг. Тэгээ сурах гэхээр угаасаа нэг тийм болтой хэцүү. Хэцүү. Одоо нөгөө ханз манз нь орж ирээ. Солонгосч ямар нэг ханз байхгүй шүү дээ. Ханз мэддэг хүмүүс нь гэвэл нэлийн тийм боловсралтай хүмүүс нь ханз манз тийм юм би нэлээ шүү дээ. Одоо манай Монгол бичих шиг юм шүү. Ерөнхий тий. Монгол бичгээ бүгдээрээ нэг яг нийтээрээ мэдхгүй ч гэсэн амар боловсрал сайтай хүмүүс нь монгол бичгээ бол амар гоё. Судалдагтай л адилхан юм шиг. Одоо монгол бичгэнээрээ амар гоё сармаар. Тий. Би ч гэсэн одоо яагаад тэгж төрж байгаа вэ гэвэл энэ жоохон муухай ахaltaа. Гэтэ хятадуудаас олж байгаа би. Хэлээр юмнууд ингээ харангуй бүгдийг өөрсдийнхөө болгоод тий. Өнгөд дураараа. Манай зүгээр баг колон уулсан шүү дээ. Гээд харин тий. Яа, би сая нөгөө нэг багтчихсан. Жүжиг энэ сая өнгөрсөн семестр нөгөө жүжигэнд ороод тэгээ нөгөө глобал одоо нэг нь баахан гадаа сурагчдын нийлж тавьж байгаа жүжигэнд ороод нөгөө цагаан хувцастай байсан уу? Тэгээд манай багт баахан хятадууд тэгэл хөөхнүүдтэй хөөхөн байгаа л байжсэн чинь нэг манайхан ч нөгөө нэг солонгос ер нь тэгдэж штэ ингээл ямар бэлтгэл бас л эхний тоглолт монголтой хийснийхаа дараа хоолнд орж жоохон ингээл пимио үзээ. Тий. Тэгэл байж уугаал байжсэн чинь Чингис хаан чинь Монгол хаан билүү гэсэн тийм би тийм гэдгсэн чинь үгүй хятад хаан л гэдэг да. Гэ над руу за би бүр чи хаас тийм сууч үгүй манай хятадууд угаас тэгэж ирдэг гэ бүр Тэгээ ингүүд яг ингээ хятадын түүхийн хичээл болгонд ер нь тэг заадаг байгаа байхгүй тийм тий амар юм балиар юм гэдэг гэдэг. Би ингээ бодохоор яг би тэгж амар муухай баймааргүй л байна л да. Тэгж амар үзий яддаг үү? Ядмааргүй л байна л да. Гэтэ би болдоо. Ядахад намайг хүргээд байгаа юм. Тий. Амар муухай балиар юм. Би бас нэг амар тэгэж үзий яддаггүй байсан юм. Тэгсэн сая тэгэж яриад
Тэгснэ нэг хятад чинь цаанаас л юм сабаг санагдаад байдаг шүү. Тэгээ тэрийг ингээд анзаарч онготой. Тэгж байгаа. Чи хайлайт тавьдаг уу? Тавьдаг нүднийхээ урд. Эндээ юу? Нүдний хаягийн урд тавьдаггүй. Тэгэхээр надад нэг юм булцсан болох гэдэг юм санагдав. Би жоохон тавьчихдаг. За өнөөдөр жоохон тавьчихъя гэд. гой нүрээ буцсан. Арай яах вэ? Өнөөдөр хунаг гаргаад ирэх үү? Тэхөө. Баяраа сэлэмт гэж боддог. Гэж бодод. За энэ жоохон нэвтрүүлгээс гажууд нэг харсан шүү саяныхыг. өнөөдөр ladies night юм биш үү те. Ladies night шүү дээ. Хамарныхаа бол үзүүр дээр тавьдаг шүү дээ. Аха. Тэгээ яг энэ дээр нуруунд дээр бас тавьдаг. За. Окей. Бис юу хичлээ. Доотлоо. Харин тэгээ одоо бичлэг үзэнгүүд амар шижгэн ингэдэх байна. Юу ярьдаг Чингис хаан ч манай хаа. Та нар бол манай зүгээр одоо нэг казак үндэстэн ч одоо манай юунаас ингээ яасан ингээл нэг юм юу байгаа штэ. Үндэстэн байгаа штэ. Тийм. Монголын үндэстэн гэвэл одоо бурайд, уугар гэл ингээл бах ингээ явдаг штэ. Тэрүүндээ адилхан монголчин манай яг тийм улс гэ тэгэнгүүт битээ димэд онгосоод байгаарэ гэмээр санагддаг заа. Яасан дураараа. Аялж маялна гингүүд үгүй гэмээр санагдаад байна. Уг нь ингээ аяллаар явхад байгаль маглна айгуу гоё үзэж харах юм зөндөө ихтэй ч гэсэн. Үгүй гэмээр санагдаад байдаг заамар амар юм. Яг зүгээр аятайхан тусгаар тохинсон улс орын юм чин дээ гэд гоё эвлэрлээд ингээ явчихгүй. Цаанаасаа бодлого нэг тийм юм бодлоготой юм шиг байна. Би ч бас техник амар тэгэж энэ хятад нууны манай зарим хүмүүс ч ингээл бас чанараа гэлтгэдэж штэ. За би бас нэг гоё үндэстэн байхад тэгэж яах юм ингээл айгүй гоё юм гоё эргээр боддог байсан. Тэгээ болсон. Тийм ээ. Тэгэл эрэнгүүт санагдсан да. Чи флаш энэ тавьсан уу? Тавьсан нэг оранж дуу ингээд хацраараа ингээд тавьсан аа. Надад оранж гэвэл энэ хамгийн төх юм уу? Та гэж бодлоо. Нэрээ төгж магадгүй юм байна. Яг ингээл энэ чиний юм биш үү шанан дээрээ. Контра чи бүтэн тавьсан байсан уу? Гүү. Ингээд сүүл дээрээ урдтал дээрээ. Яг энэ гол хэсэг дээр бол тавьдаггүй. Зүг. За би ч одоо ингэнгүүтээ урдталтаа бол саа тавьсан юм те. Тий. Одоо би ингэдэг. Одоо миний бодолтой ноц гэдэг чинь. Ноц. Энд ч байхгүй. Энэ чамд байгааз энэ саанаас заяа. Жижигхэн юм багсаараа аваад уртлаа ингээд бутцдаг. Тэгээд дээшээ жоохон ингээд тараадаг. Тэнгуултраа эхлээд хамгийн түрүүнд доотлоо юу байдаг? Флаш тавьдаг заяа. Яг ингээд нүднээсээ доошоо тавьдаг. Бүр яг нүднээсээ ингэж яг энэ доороо тавьдаг. Тэгэж буцснаа нөгөө саага ингээд флаш руу ингэж уусгаж харалдаг. Дараалал юу. За тэг. Юу дэш нүдээ буцчих заяа. Тавих юм байна тийм үү? Нүдээ будаад уусгах. Тэгэнгүүт нь би чамд хэлж байна. За одоо тэгэнгүүт заяа. Надад чамаас асуумаар байгаа дахиад юм байгаа юм. Одоо чи ихч мэгчээгээд байгаа л сүйс мөсийг доторх нөгөө нэг яг юм хөтөлбөрийн ерөнхий мэдчихэж байгаа штэ. Тэгээд сарын сүүл болонгууд яг багаараа олоод жүжиг тоглолтог гэдгийг мэдчихэж байгаа. Тэнгүүд Солонгост одоо чи жүжигчнэр сурж байгаа шнэ. Яг Монгол Солонгос хоёрын сургалтын яг юм байдал нь юугаараа ондоо вэ? Аль нь илүү гоё сонирхолтой байдаг юм бэ гэдэг талын ч гоё харьцуулаад гоё үзэгчтэй хэлээд өгч. Би ч гэсэн бидмээр байна. Сүйс алхахлаараа нөгөөний бүгд ингээд одоо яг адилхан энийг чиглэг үзэх стайл одоо энэ үлрэл одоо ингээд бөөндөө үзнэ. Гэхдээ одоо үздэг ш 10 жил шиг ч юм уу. Тэ тэнгүүд Солонгос алхахлаа нөгөө кредитний систем гээд бүх толгой өөрөө хичээл сонгодог. Тэнгүүд ингээд яг нэг юм өдөржингөө ангиараа байна гэдэг юм байдаггүй. Болонгууд нэг юм анги хамт олны уур амьсгал нэгдсэн байдал гэдэг ч юм уу нэгтмэл тийм юм байд арай нэг юм сул санагддаг. Тэнгүүд ингээд семестр болгон өөр хүүхдүүдтэй семестр болгон өөр багш нартай ингэж жүжиг тавингууд нэг тийм ангийн дурсамж гэдэг юм байхгүй. Тийм ээ те.
Тийм. Тэр нь жоохон сонирхолтой. Ингээ сонирч гэж надад бол яг ингээ яг анханасаа л 1-р курсээсээ яг энэ ангид орсон бол энэ ангаараа л ингээ юмар байхгүй тий. Яг ямар ч жүжиг тавьсан яг энэ ангаараа ямар ч хичээл үтсэн энэ ангаараа ч гэдэг юм уу тий. Тэгэж би багаасаа Монголд тэгээ сурцсан болохоор ч тийм юм уу кредитийн систем гэл хүүхэд болгоо өөр хичээл сонгоод хүүхэд болгон нэг нэгээрээ ингээ хоорондоо өрсөлддөг болохоор тэр нь жоох сонсогддог. Сонирхолтой л. Багт бол нэг Dream High гээд урлагийн сургууль гэж байдаг шүү дээ. Би яг тийм гэж бодсон. Би юу яг тийм гэж бодсон. Би тэгээ одоо яг үзэж байгаа за 1-р бүлгээс нь ахвал үзэж байгаа. Тэгээ бодонгууд яг ангаараа тэнцээч нэг юм онц сурагчтай нэг анги жоохон тааруу сурагчтай анги гэдэг 2 бүлэг болчтой. Тэгэл яг ангингаараа л хоорондоо нэг өрсөлдөд идэг шүү дээ. Нэг нэгээрээ биш. Тэгээ бодонгууд тийм байх гэж утсан тийм биш юм байна тий. Тийм гэж бодсон би ч гэсэн. Тэнгүүд Монголд арай юу юм бэ л да. Илүүдийн нэг ангийн нэг юм community гэдэг чинь нэгдэл нэг юм. Тиймэрхүү хүн байдаг болохоор амар гоё илүүд юм байна л да. Одоо манай хамтлагийн нэг нь ингээд юу байхгүй юу? Сүйс байхгүй юу? Яг жүжигчнээ ингээд төгссөн. Тэнгүүд яг бүр ангийнхантайгаа амар зуз. Манай тэр ингээд ингэсэн тэгсэн яадаг гэдэг л. Яг ангийн ингээд цөм айгу гой бүтцэн мэдвэрсэн. Харин тийм. Тэг ингээд хэдүүлээ нэг тэгжсэн тийм ээ. Тэрний тэр тоглолт бүр амар зөвөн болсон тийм ээ гэд хоорондоо ярих юм сэтгүүд амар гоё санагдаад байхгүй. Би ойлгохгүй мөртлөө надад гоё санагдаад. Вау! Ямар гоё юм. Би бас сурвал надад гоё байх юм болоо гэдэг мэдрэмж төрөддөг байхгүй. Тийм байдаг охны. Тэнгүүд одоо Солонгос манай сургууль ялангуяа тийм шүү. Гадаад хүүхдүүд жүжигчнэр автдаггүй зөө. Тийм. Ямар тэнийг юм. Тэнгүүд гадаад хүүхдүүдийн хийж байгаа жүжиг болвол гадаад хүүхдүүд ингээд авах боломжтой. Гэхдээ тэр нь одоо ингээд семестр болгон тавигдахгүй. Заримдаа нэг тавигддаг. Тэгээ тэрийг ашиглаж жүжиглэх боломж, тайзан дээр жүжиглэх боломжтой. Түүнээс биш өөр солонгосчуудын хийж байгаа солонгос хүүхдүүдтэй багт орох юм бол жүжигчнгээр гадаад хүүхд авдаг. Дандаа арийн багт авдаг. Ямар муухай юм те. Наач ястай яг үндэстнээ ёо юм биш те. Амар муухай тийм. Ямар зөвөн байна. Тэгснэ сая сүүл тэгээд жүжигээ тавьж дуусчаа нөгөө нэг хурал хийдэхгүй нэгсэн одоо дүгнэлт маягийн хурал хийж байгаа байхгүй. Тэгэл гэсэн чинь багш ингээл та нар ингээд өөрсдөө тайсан дээр гарч байгаагаа ингээ юу н бараг аттай тооцоорой гэж бодорой ч юм уу тий аттай тооцмоц. Ингээд би тэг би сурлагын сургууль хурж ирж яагаад би тэрийг ингээд хаана хийхин тулд би тэгэж үзэлцэхтэй ингэж бодоод угаасаа л би жүжигчнэр сурж байгаа юм чинь би энд ингээд тайснаар гарч сараагаад ингээд сурах хэрэгтэй юм биш үү гэж би боддог гэсэхгүй. Тэгсэн чинь та нар анханасаа энэ сургуульд орж ирэхдээ гадаад хүүхдүүд жүжигчнэр авдаг гэдгийг мэдсэн бодхол мэдсэн л байлгүй дээ. Мэдсэн бодлол орж ирсэн байлгүй дээ. Тэр мэдээр ээжэж л орж ирсэн байлгүй дээ. Гэж мэгээд сэн юмараад чи тэгтээ яг солонгос сургуулийн ер нь дуртай байна уу? Одоо чонтгуул сэтгэл дундуур л хатдаг. Тэгэхээр ч угаас тэгтэй яг гоё жүжиглэмээр байгаа. Яг гоё жүжиглэмээр хахад чинь гадаад хүүхдүүд жүжигчнээ авахгүй гэж би сэн юмараад гарын. Хамаг хүний ийм гоё настр унаагаад мөрөдөл хийх юм. Болоо тэгвэл би ари альпри чинь сөрүүлээч шүү. Бүснүүлээ шүү. Би чадсан шүү гэд. Танаа багийг чинь би бүснүүлж чадсан шүү гэд. Та гэхдээ энтэй хаус дээр яг нөгөө солонгос миний багтаа үздэг байсан жүжигчтэй тавсан байлээ. Тэднээс гэхдээ яг жүжигчтэй нь яаж олсон юм? Одоо нөгөө энэ давсын тэр хийсэн юу ч нь болохоор бас юм солонгос продакшнтэй хамтарсан байхгүй. Солонгос хийж зураг авалтыг юу солонгос продакшн ер нь зохицуулж өгч ингэж дааж авч хийсэн, хариуцсан. Тэгээд тэр солонгос продакшн кимчи билүү юу л нэг тийм нэртэйсэн. Кимчи. Кимчи юу? Тэгээд кимчи юу? Тэг юм хариуцсан бас нэг юм нөгөө нэг солонгос найруулагч гэж байсан. Солонгос юм зургийн дарга марга гэл солонгос хүмүүс зөндөө байсан. Тэгээ тэр хүмүүс нөгөө нэг солонгос жүжигчтэй хариуцаад олохын алаа хариуцаад холбогдоод явсан юм бэлээ.
Сонирхолтой. Би тэгээ та хэдийн яг тэр Инди хаусыг харчаад багтаа үздэг байсан жүжигч юм уу тэгтээ бүр амар мундаг юм бидий. нөл юм орж ирсэн. Нөл аавраа заяа. Аха. Тэгэл нэг юм дуурахгүй. Вау. Тэгээ нэг хүмүүс ойртохгүй бас. Тийм. Яг юм харьцаж байгаа орчуулагч нь л ойртож юм шнэ. Гэтэ одоо юу байгаа штэ? Яг эй зэрэглэлийн жүжигчд гэж байгаа штэ. Гэтэ манай тэр ах маань бол яг эй зэрэглэлтэй бол арай орохгүй хөө. Цагтаа орж явж байгаа. Тий орж явж байгаа тийм үстэй. Сүүлийн үеийн кинонууд тэр чинь тэр за айгу буруу юм ярих чинь. Жүжигч маань нэг алдаа гаргаад тэг хэсэг ингээ унтраад бэлдсэн. Байж агаад одоо саяхнаас бүтэж гарч ирж байгаа ажилдаа орж байгаа юм билээ. Солонгос гэхдээ тэрүүгээр амар тий. Тэг ингээ гол нь гаргаж байгаа алдаа нь юм үнэхээр л канселдах алдаа гэдэг байхгүй тий. Аха. Би арай л амар сэтгэлэгцэн хардаа. Гайгүй нүү. Энэ арай их болт юм уу? Энэ наадл нөө. За. Тэр мөр амарсан. Тэгээ тэр нэг саяхан одоо мөрөөдлийн Dream High дээр тоглолдог ихний бүлэг дээр тоглолдог нэг юм хөдөөний залуу гэдэг таах. Тий. Тэр ах сая бүр амар байсан шүү дээ. Залуу жүжигчтэй бэдэ болоод бөө юм болоод тэрнээсээ болоод нөгөөдг нь амар оролцлоо. Тий. Тэг гэрээсээ тэгэл тэрнээс хойшоо карьер нь одоо ингээд бараг сэрэггүй үгүй гэдэг болтолцсон байгаа. Гэтэ яг үнэхээр царайлаг гэж бодож стил крашлдаг хүмүүс бас байдаг юм шиг. Хүмүүсний бодог чинь бас минийх байж болно. Энэ нэг юм байна. Солонгос гэхдээ үндэсний юм амар юу гэдэг хаа. Одоо жишээ нь Солонгос хамтлагт гадны Таиландын ч юм уу гадаад юм хараа эрстэй охинтой нэг хамтлаг гэдэг чинь тэнгууд л тэгэл тэр хамтлагийг Солонгос хүн оруулахгүй байна мэн гэ үзэгчд нь хүртэл өөрсдөө жоохон дургүй юм шиг шүү дээ. Тэнгууд яг ингээд үндэсний юм айгу тийм бэлхээ нийт цацах айгу сонирхолтой болохоор тэгдэг гэж магадгүй. Тий. Гэхдээ манай монголчууд ч нэг ялгархгүй шүү дээ. Тийм гэхдээ манай монголчууд хаа очиж хамаагүй сайн солонгосоор ирдэг заяа. Тийм аа. Тэр хятад бүр юу гэдэг аач мэддэхгүй нэг юм яриа гэдэг. Солонгосоор юм уу хаана яриад тэнгуус манай монголчууд амар хэлний авьяастай. Аха. Аялга маялганы өөрийн унган хэл шиг амар гоё сурч идэж. Бүр айлвжээ. Солонгос болцсон юм шиг. Аялж байгаа хүмүүс гэхдээ чамд ингээ монгол хүн болохоор амар тийм юу биш вэ? Арай нэг онцгой биш вэ? Юу? Монгол хүн байна гэд. Одоо солонгосчууд чинь нийтээр нэг юм монгол хүнд амар туртай болчихсон. Аялж маялал. Тийм солонгос асуугаал яг би монгол гэлтэнгүүд монгол юм уу гэд тэгдэг болсон л лээ. Анх тэгтээ хэлний бэлтгэлд дөнгөж орой байж хата монгол юм уу гингүүт монголоо гэд нэг чамар улсыг тэгдэг байсан. Тэгээ одоо сүүлүүд нилээ мэддэг болоод гоё нааштай хүлээж авдаг болсон байлээ. За хоёлаа ингээ төр хоёлаа завсарлаа заяа. Манай хоёр дахь ивент тэтгэгч байгууллага болох Schweppes оролцож байгаа. Schweppes-ээр хоёлаа хэрхэн коктейл хийж болохыг хүмүүст нэг яруу тодор нэг харуулъя гэх үү. Эн чин гацтай тий хоёлаа сода биний шүүс агуулсан. Энэ болохоор нэмэгтэй нөгөөх нь болохоор дан яг юм сода ямар сахарын хэмжээ байхгүйгээр орлоо. Би бас өнөөдөр яг цэгээр нь нэмэгт цэтэйгээр нь коктейл хийж үзье гэж бодсон. Өмнөх дугаар дээр болохоор яг юм энгийнийг ашигласан байхгүй юу? Би солонгос нэг юм харсан байна. Яг Schweppes нэг юм Япон виски хийчээд за дээрээс нь яг юм нэмэгтэй хайбол гэж нөө. Тийм тэрийг хийгээд ингээ удаг. Япончууд тэндээ амар туртай. Виски хийгээд тийм тэнгууд юм хайбол болгоод ингээ нөгөө вискигээ шингэлээд уучиж байгаа байхгүй. Тийм гацтай болоод гэхдээ надад тэр бас нэг сонирхолтой санагдсан юм. Амар хатуу юм шиг санагддаг. Надад нэг жоохон асуул санагддаг юм аа. За чи аль нэг төрлийн авч болно. Хоёуланд нь энэ юу вэ? Энэ болохоор усан үзүмний юм юу байгаа? Сироп байгаа. За энэ болонгууд кранберитэй сироп байгаа. Сироп гэж хэлнэмлээ өтгөрүүлсэн шүүс гэж яддаг шнэ. Тэгээ хоёулаа шингэлээд Schweppes-ээрээ ерөнхийдөө бол уучи гэж би бодсон. Бараг энэ өтгөрүүлсэн шүүс юм чинь энгийнийн зүгээр юм болов. Тийм болов. Тийм биш маа. Тийм. Би энгийнийн сонглоо. Уг өмнөхдөр цэгийг нь орлуулж үзье гэж би бодсон. Тэр жоох нэг юу болсон.
Гэтэ ер нь коктейлийн гол нууц чинь тэгэл юм гацтай маттай бол амар кул болох штеп л ч тий. Найруулагчаа нөгөө нэг саагаа авчих уу. Найруулагчаа нэг дундуур нь дурдаг юм аа тий. Дундуур нь зардаг. Би кранберигийг үзчихье. Тэгвэл би гүзээлцэх нэг. Өшөө үз минь үз. Жижигхэн халбаг авчичлаа. Бид яг өнөөдрийнхөө коктейлэн дээр амар сонирхолтой байлгана гэж бодоод хүнсний саа гэдэг чинь уух юм тэнгүүд ингээд саад болдог тийм юм авсан байхгүй. Тийм үү. Тэр амар гоё болох юм. Тийм юм авшин. Зориулж авсан. Коктейлээ илүү гоё болгоё гэж боддог юм хэмжээ. За систем хийж үзчихэв. За ингээ нэг ингээ тавьчих. Тэнгүүд би кранбериг ирээ төврүүлэн гэж хэр хийх үү? Харин хэрэг хийдэг юм байна. За манай гэрийн бүгд дуурч байна. За нэг иймэрхүү болох л үү. За минийх иймэрхүү хатлах байгаа. Ч одоо. Нэлийн чихэртэй юм байна. Тийм үү? Тийм ээ. Тэнх гайгүй нэ. Миний баг ундаа шиг юм байна. Тийм байна. Яг л ундаа шиг л амтдаж байна да. Тэгэхээр би тийм ингэж хийгээд нариулагчаас соруулаад. Оо, энэ сте амар гоё. Гоё яригч. За шинэ. За. Аха, нэмэгцээдээ болол илүү гоё чихэрлэг болох юм байна. Нөгөө нэг нь хин. Чинийх яагаад дэм гоё л чинийх энэ нилээ өгчих юм бэ? Нилээ өгчих юм. Яг жигнэсээ тий. Тэнгүүд одоо энэ чинээс хоёлаа ингэ блубери байгаа. Чинийх яагаад ингэж гоё харагдаад байна? Би онгойлгосон юм даа. Ваа, энэ ихтэй аим гоё коктейл байх юм. Энэ амттай мó гэсэн. Тийм үү? Тэ ямар нэгэн амт байхгүй юм. Тэнэг. Ийм би өөртөө. Оо. За чи ич. Хоёлаа юугаараа. Ингээд блуберигээ дээр нь жоохон хаяад өгье. Кранбери дээр блубери хийж өгье. Бери л бол бери штэ. Яа үнэн штэ. За ачих юм уу? Саруулах ачих чиг. Жимсээ дээр нь хийгээд. Нэг яв. За эхлээд энийг ингэж тусгаад үзье. Минийх болохоор кранберитэй коктейл болсон байна. Тэнгүүт наач аим гоё ярагдчихна. Хөөе саагаад нэмэх үү? Гэх юм уу? За нэм. Дахин нэмээд хийгээд үз. Камер дээр харагдахгүй юм санагдав. Хоёул энэ уртлынхаа осмо дээр харуулчихсан. За. Фу. Яг л нэг юм зуны нэг халуун өдрөө яг л халуун өдөр тахтай л таарсан. Тийм. Минийх нилээ үтг юм. Эргүүлж ийж яг гоё саана харагдчихээн тий. Тийм ээ. Стой. Зя. Минийх үзээ ингээ жоохон чимэглэж юм тий. Ингээд шорлолч морлоод ингэж тавьж юм байвал тэгж оруулах гоё байсан болоо. За одоо ингээд энчинаны хальт харуулж ийлээ. Саана харагдаж байна уу та хэд? Миний саавалтай гэлж ш. Төө. Чиний бүр юм би багтуулсан юм байна. За яхаа охин. Ёо. Пупа. Номин Нэрээс тань гарагдчих юм. За cheers. За cheers. Яг гоё амны цангаа тавьсан. Тийм ээ. Сэргээс аяан гойтой. Минийхт одоо юу дутагж ийнэ гэвэл минт гэдэг штэ. Минт хийсэн мал бүр юм гоё. Fresh гоё амттай. Сэнгэлсэн гоё амттай болох юм шиг санагдав. Яг нэг юм дутцсан юм шиг санагдав. Минийх юу дутагж ийнэ гэхээр жоох алкогол юм. Тэгтээ нэрнээсээ тийм ээ. Би бас яг амсан чинь нэг алкогол нэг цагаан
Нэг ингээд водка ч юм уу тийм ингэж хийсэн тэгээд яг бүр яг коктейл болгосон. Ам тийм ээ. Аим гоё. Нэвтрүүлгийг хэлснээс хойш бид хоёр юу ч уугаагүй. Тийм ээ те. Тэгээд нэг жоохон ам хураашаад ирж исэн байна. Одоо бүр яг гоё. За. Түр энэ тавьчих. Хэсэг коктейл гоё харуулад ингээд тавьчих. За тийм ээ. Хоёулаа юу ярьжлаа? За солонгосын сургуулиудыг ярьсан шүү дээ. Тийм юм ярьчихсан те. Гэтэ авааштай талууд байдаг үстэй. Авааштай талууд бол зөндөө байгаа. Нөгөө дээд ангийнхнаас суралцах юм. Тэгээ нөгөө нэг одоо наадахын л гэхэд амар хариуцлагатай. Тэгээд үнэхээр хичээнгүй. Бүр яг ингээд чин сэтгэлээсээ бүх юм ингээд зориулж байгаа нь харагдаад идэг бүр. Тэг би ингээд би арай дутуу байгаа юм шиг. Би арай дутуу хичээгээд байна уу гэдэг юм шиг. Тэгээ тийм мэдрэмж юунал байнг авдаг. Тэгээд цагийг бол бүр яг таг баримтлан хүнийг амар хүндлэн. Тэгэл нэг гоё за гоё хоолнд орох уу, хоол авчих уу гэл дээд ангийнх гэж нэрс гэдэг зэ. Гिचэн чамд хоол авчих уу гэл. Ямар хүрх юм. Тийм. Хоолойгоо хоолнд орё гингүүтээ гिचэн даарч юм ач гэл. Оо. Доод ангийнхныгаа дандаа кэрлдэг. Нэг насаар юу байсан ч гэсэн хамаагүй юм гэдэг те. Яг нэг оны зөрүүтэй бол тэгээ шууд сар марын зөрүүтэй биелээд байна. Сар марын зөрүүтэй чими гэдэг. Тийм. Хэрвээ яг юм чацуу мөртлөө жоо хэдэн сараар ах ихч тэгснээ дээд курс мөрсөх юм бол яг ах ихч л бас юм. Тийм байх нэ. Тэ чи ямар сармасаар ерөнхийдөө наадгүй. Би одоо чамаас сармас асууна. За ийм сармас. Надад. Ийм сармас. Би нэмсээ хэрэглэж чадсан. Өөр дээрээ цаваатайг би жоо хэрэглэж чадсан. Тийм үү? Тийм. Надад өөр дээрээ цаваатай юу амар сүлүүд үнэхээр амар санагддаг. Шууд ингээд нагаал. Тийм. Надад гол ингээд авчаад. Надад гол харагддаггүй юм сайн. Энэ ч яг энэ ингээд байна. Ингээгүүт энэ хоёр жоохон зөөлгөн. Чи алийг тавьдаг. Би эндээс харин тавьчихдээ юм уу? Энэ хоёр дахь эндээс. Би ер нь тавихтаа ингэдэг заа нилээн сайн дэрүүлгэж агаад бутчаад дахиад дэрүүлгээд. Тийм үү. Тэнгуултраа яг ингээд энэ байгаа штэ. Тэнгуултраа гэдэг үг яг надад ам руу орлоо. Нөгөө нэг чиний ярьж мэрэдэг нэг сленг үг чи юу лээ. Нэг сонирхолтой нэг юмнууд яваад байдаг штэ. Тэр нэг ийм үг мэдхүү гэдэг нэг. Юу ярьсан толгой ярьсан ингэж олчиж байгаа. Тэр яг тийм өгнөж хэл байгаа гэж байсан. Гэж яг одоо үеийнхэнтэйгээ хөл нийлүүлж болохгүй. Би тэгтээ ерөөсөө тийм хорцсон гэсэн үгтэй дахиж өөр хүнтэй таараагүй шүү. Сони юм. Харин тий надад яагаад таарахгүй байгаа юм бол таарж байгаа хүмүүс ч үгүй шүү хүмүүс байна. Ер нь дандаа 90 дэшегээ дээшээ нэг хүмүүс байж магадгүй хаа. Одоо би бол ингэдэг заяа. Одоо миний өөрийн сармусыг контрол жоохон давж харагдаж байгаа. Энэ сармусаар энэ тэг дундаасаа ингээ хошоо тавиад үлдсэн энэ дэр бүрийн үлдсэн ингээд контрныхаа заяа сүлдээ юу? Контрныхаа бүр энд тавьдаг. Бүр энэ дээр тавьдаг. Тэгжээж нөгөө контрныхаа ардуур ингээ сармус нь арахгүйгээр ил ингэж харагддаг. Тэнгүүд яг юм фокус айтем шиг харагддаг. Би ер нь тэгж сурмаар юм байна тий. Энэ гэхдээ гоё. Би бол чамд энийг зөвлөмөр байна. Мейкапынхаа нэг бас нэг юм. Тэр чи юу гэдэг лээ? Мейкапын тип болгож оруулах айгуу сонирхолтой байх байх гэж би бодож байна. Тэгээ надад байгаанууд нь чамд бараг өөр дээрээ цаваатай байгаа байх. Гэхдээ над шиг тэгж нөгөө нэг яг ийм бол байхгүй юм тий. Бага. Айн юм уу? Айн өөр дээр цавгүй юм аа. Тий, цавгүй. Наадах чинь тэр арай өгдөг. Чи эсвэл энэс аваа хэрэглэж болоо. Тэгээд чи алийг нь тавьдیں۔ Гол нь. Би бол яг л одоо яаж энэ бүр юм нарийнхан шигтэйгаз эднээс нэг хойтлаасаа ингээд 1 2 3 ч юм уу 3 ингэж тавиад тэг яг өөрийнхөө нүдэн дээр л өөрийнхөө самуусныхаа доор 1 3-ыг тавиал. Тэгэд өөрийнхөөгөө ерөөсө бодохгүй зүгээр шүлсээрээ ингээд энэ айгу байглаараа сайхан бодсон тийм. Айгу шүлсээрээ ингээд.
Зүгээр штэ яа тийм ямар амт. Өөрийнхөө л нүрийг бодож байгаа л юм. Миний нүрийг бодож шүлстэй байгаа штэ. Үнэн баггүй юу гэдэг. Үнэн штэ штэ. Би ч хар контр тавина штэ. Чи энийг авчих заяа. Би энэ том дангайсан том би энийг далт хийчихье. Тэнгууд чамаас би тэр цагааныг авъя тэгвэл. Энийг үү? Цагаанд ч юм баг чиний хилээд байгаа сормос ч юм байгаа хаа. Энэ үү? Тийм. За би энэ нэг юм аним флаш гэдэг бахан. За би бүр анх удаа ийм хэрэлж үзэж байна. Тэгээ чи бүр болохгүй надаас асуугаарай заяа. За би чанд бүр яг гоё зөвлөө тэгээ би ингэж бодод гин. Одоо би чиний яг үндэ бол юуг ямар вэ? Хацрыг чинь өнгөлмөр байна. Өнгөлнөө одоо контра би бүр хацрыг өнгөлмөр байгаа байхгүй юу? Би өөрөө нөгөө яг юм солонгос автуучиг юм флашнд амар аксес талцсан. Контра өөрийнхөө л тавьчих уу? За ингэдэг хүүлээ. Би чамд ерөнхий хэлье заяа. Би уртлаа бол боддоггүй. Тэнгүүд яг энэ гол хэсгээс авахуулаад яг ингэж тавьдаг. Энэ л хэсэг ер нь. Голоосоо ингэж хаашаа. Гэхдээ ингээд нэрийнхэн зураас биш ер нь жоох ингэж үтгэн. Яагаад гэвэл тэгжиж жоохон дээшигээ ингэж зурж иж илүү ингээд нүд өргөгдөж харагддаг. Би өөрөө яг ингээд сайн харах юм бол миний байгаа нүд жоохон доош өнжөө юм л. Жоохон ийм болохоор тэрийгээ гоё ингэж жоохон дээшигээ татцсан өргөцсөн харагдуулахын тулд контрол гэж штэ. Чи тэгтээ ингээл нүдэн хийж байгаа харж байгаа л яг тэгшгэн л зурч. Миний халахлаарэ ийм байгаа хгүй. Би бодоод үзсэн чинь минийх тийм доошоо биш юм бэ? Биш. Тэнгүүд чи ер нь жоохон чигээрээ тий ер нь чамд яг нөгөө миний буддаг шиг тийм харагдах юм байна. Аха. Тэр яг уу чи ингэчгүй да. Нүдэн харж байгаа л нээж байгаа л ингээл нэг зураас тавиал тэгэл тэрийг ингээл хөөгөл ингээл. За би ээжэтэл нэг контр тавьж байгаа юм. Айгуу сүүл контр тавьсан шүү дээ. Тийм үү? Тийм. Бараг 12 дугаар ангидаас төгсөхөөс өмнө контр тавьсан. Би тэгтээ би бол 10 жилдээ нэг буддаг байгаагүй. Би зүгээр шууд юу яадаг гэсэн. Крем ддэг гэсэн. Яг юм цав цагаанаар кремдэл явчихдаг гэсэн. Тэгээ бол нь яагаад тэгдэг вэ гэвэл зүгээр өөгөө даръя л гэж боддог байсан. Би бас яг батхтай болж эхлээл за яг өөгөө даръя л гэж бодоод юу крем мэдгүй зүгээр Мишканыгийн яг энэ сими коягийн консилер бүтэн консилер төлөвч амар хүн шүү. Харин тийм. Йоо өөр яг юм амар хүн санагддаг ч надаа ингэ шавар зүрхсэн юм шиг. Яаж яагаад кремиг бодвол илүү хүнд бүтцтэй юм л шүү дээ. Зузаан тий зузаан нэлээ. За ингээ энийг онгойлгож чаддаггүй. Контр гэхдээ зурхад жоохон хэцүү байдаг юм байна тэгвэл. Би бүр контртэй нэлээ удаан юу яасан. Зурлцсан нөгөө нэг заавал өөрөө будах шаардлагатай болох тоглолтууд гэж байгаа. Тэнгүүд би ганцаараа контроо зурж тавьж чадахгүй. Нөгөө дээрээ тавилангууд миний нүдэнд бас яг юм тохирдоггүй. Тэнгүүд би өөрийнхөө нүдэнд тохирсон контрыг тавих гэж бүрсэн. Маш олон жил болсон. Тушаал гэсэн, зээлсэн. Тэгж байгаа л байсан та. Одоо би дахиад асууя. Хоноос авахуулаа тавьдаг гэсэн шүү дээ. Хоны жижигийг тавьд юм уу? Хоно айлыг тавьд юм. Айл болох хамгийн урт юм. Тэгээд энчинээсээ ингээл дүрмшүүлж тавьчихсан юм шүү дээ. Чамд гэхдээ яг ингээд нэг юм арсны онцлог гэх юм уу? Хэдэн настайгаас яг юм батга гараад жоох юм хэцүү байдаг байсан би. Энийг бол айгу тослог төрлийн арьсан холмогоо. Айгу тослог байсан. Одоо ингээд айгу дажгүй байг болоод гормоны юм ууснаас хойш ялцсан шүү. Гормоны юм гэдэг чи одоо би бас асууж байгаа. Гормоны юм гэхээр ямар юм байдаг юм бэ гэсэн чинь жирэмснээс хамгаалах юм байдаг гэсэн зэн. Яагаад гэв ойлгохгүй нөгөө би чинь жоохон байгаа штэ. Би жирэмснээс хамгаалж явах юм гингүүд наадах чинь гормоны юм болохоор гормон тэмцэлжүүлнэ. Тийм хүүхд гээд ах шаардлага байхгүй зүгээр чиний арьсанд чинь жоохон сайн байлгахын тулд ийм уудаг юм гэхээр за гэдээ ойлгоцсон. Тухайд одоо миний биений юм чи амар сэн хол зайтай ирдэг. Минийх сая солонгос яваад ерөөсөө тэгж алдагддаггүй байж аваад. Айгу юм октын ир болчихлоо. Угаас октын ир штэ. Тийм. Байж агаад солонгост очиод нөгөө нэг агаар уур амьсгал солигдоод хоолн солигдоод тэгсэн юм ирэхэ болчтой. Яг тэгэндээ. Тэгээ ирэхгүй байж жаад ирснээ бүтэн сар ирээд заяа. Бүтэн сар ирээд. Тийм. Тэгээ би мичин сүлдэж гин үү? Амар сүлдэн. Тэгээ яаж би тэр үед нөгөө солонгос яваад амар турцсан. Турцсан байсан. Тэгэл за ер нь болохгүй байгаа юм байна гэ. Тэгээ Монголд ирэхдээ эмчүүд үзүүлсэн чинь юм эрэхтэй ерөөсөө бүтэн салт нь хуулахгүй юм байна. Хэцүү юм. Тэгэл
гармоны муусан зүгээр гэл уусандаа тэгсэн чинь яг ийм бүтэн эмгтэй хүн болоод яг өөрийгөө эмгтэй хүн болж байгаа юм шиг мэдэрч бидрээд харин тэгдэм шиг лээ яг нэг феминин юу гэдэг лээ тийм эмгтэйлэг зүйлээ бүр илүү үдээж өгөх. Тэнгүүд яг юм ирэхийн өмнө нэг сонио арилч маршлаа. Тэг өмнө тэгдгээс ахгүй. Тэр эмгтэй хүн байсан байгаа. Тэгдгөө гормонын даван болсон байгаа гэж. Тэгсэн чинь харин эйгоо эмгтэй хүн болсон шүү дээ. Харин тэгдгийн гэсэн би надад болохоор жоохон зөхгүй юм лээ. Нэг шууд юу ач таргалуулч тэмлээ. Би уусан чинь таргалаад бөө юм болсон. Тэгээ гол нь одоо сайн нэг Солонгос явахдаа тэр тослог тэнцвэржүүлдэг гэмийг ууснаас хойш үнэхээр гайхалсан. Энэ мөн үү? Аха. Баялаа. Мөн. Тий. Надад энэ бас аягүй сонирхолтой гэж магадгүй гэж байна. Бид сая нөгөө Солонгос явахдаа анх танилцж байгаа хгүй бүгдээрээ нэг нэгнтэйгээ. Тэгээ бид чи яг дагалцахын үед дагалцдаг ч яг нэг доторх хүний сайн мэдхгүй байгаа штэ. Тэнгүүд өжин надад гэхдээ үнэхээр хөөрхөн сагдсан ёо. Хөнийглэж штэ. Нэг тайм хөөрхөн заяа. Тэгснэ хоёрт амар хөөрхөн хааштай. Бүр нэг юм яа хаанасаа гарч ирдэг хөөрхөн хааш вэ гэж үгдэг. Энэ төгөр инээдтэй ингээ маазардаг нэг ингээд энийг гаргаад ингээд яах. Та хорцсон ингээ сэнсэн юм. Би тэрийг аах удаага сонсож байгаа шүү дээ. Амар сонирхолтой санагдчихсан надад. Сонирхолтой. Надад амар л юм зан аашч хөөрхөн бүр яг юм хөөрхөн хүн гэж яг энийг хэлдэг юм байна л гэж би бодсон. Царайн ч хөөрхөн, занан ч хөөрхөн. Айгуухтай бит хоёр чинь тэгээ нэг өрөөний болохоор тэгээл нэг нэгнээсээ салахгүй яг нэг өрөөндөө хоёул байгаа л мадраа л ч. Гэтэ бас маазрах зав аяга цөөхөн байсан өө. Сүүлд үнэхээр маазрах ш тэнгэлгүйсэн тийм. Ядраад өглөө тэгэл 6 5 гэж сэрээл нүрэ амаа будаал гарчиж байгаа. Би бүр тэр нөгөө нэг автобусанд нүрэ будаад ёо. Нэг байдэн ёо та яах вэ? Гэтэ ингээд сонирхолтой шинэ газар үзэж байгаа надад гоё гэсэн. Гэтэ хаа газрын нэвтрүүлгүүд угаасаа заавал тийм байдаг. Нэвтрүүлэгч гэлтгүүд зураг авалтууд бүгдээрээ яг тийм шах байдаг. Тийм тий. Дандаа шах байдаг. За газ сценүүдээ шахах чи газ ингээд авъя гэл. Зээж төлсөндөө байдаггүй тий. Тэгэл сунгагдана. Дахиж нөгөө сценээ тий нэмэгдэн. Тэнгүү тэр нь нөгөө нэг юу гэсэн шнэ. Найруулагчийн тухайн үед ингэчүүл гоё юм байна гэсэн их тийм мэрэгэн санаа юм шиг лээ. Тэгэл гинтийн нэг жоохон цохиолын ингэчүүл илүү сонирхолтой юм байна гэсэн нэг юм гарч ирэнгүү дахиад тэр сценэд тоглохоор болдог ч юм уу орохоор болдог. Тэгээ тийм ээ лээ. Би юу ярьж байгаа гэж уртан. Солонгос тахтаа. Тийм штэ. Гэтэ айгуу тийм төсөөснөөс айгуу тийм зөөлөн хүн байсан надад л авчи. Би юу? Зөөлөн. Би яасан тийм амар хаа гэж хэрэг. Үгүй нэг юм амар олон жил урлагт байсан хүн нэг юм. Одоо айгуу тийм хашир ч юм уу эсвэл юм их зэнтэй гэж юу? Намайг энэ тэнд нэг тэгэж амар энийгээл маазраал өөрийгөө ингэ асфальт тавиад байдаггүй байх гэж жоохон ингэ тэнцвэртэй ингэ данжгнаад байдаг гэж надад гэж. Тэгэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь бодсноос амар зөөлхөн жоох хөвчг. Тийм ээ. Би багтаа яг намайг тэгчихсэн аахгүй юу? Нөгөө JCG-тэй дуулж хэлсэн гэсэн шүү дээ. Тухайн үед намайг ингээл нөгөө сургуульдаа ч ирэхгүй ингээ ангуудаа анука ч од болцсон гэдэг. Намайг одоо нэг шиг уулзаж үзээгүй гэж намайг тэгж мэгж яриад идэг. Манай нөгөө ингээ хогтууд ч юм уу өөр ингээ хогтууд тэгж мэгж яриад байгаа байхгүй. Тэнгүүд надад ерөөсөө би яг ийм өөртөө яг тавьсаахгүй. Яаж ч би мундаг болоод дуучин болоод од болж байсан ч гэсэн би хизээч яг өөрийнхөө яг энэ зангийг хаяхгүй. Яг өөрийнхөөрөө яг юм юу байна. Яа би тэгжгүй гэж бодож бүр ингэж. Үгүй тэгж нэг бодсон юм байна тий. Тийм. Жохон олонний нүдэн дээр нэг JCG meet-д дуулаад эхлэнгүүд бол арай нэг олон нүдэн дээр гараад ирж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр үе дээр би өөртөө тийм амлалт чиг юм өгчээсэн аа. Энд яг шин цав байгаа ч энэ дээр. За. Би юу нь болчлаа дөө. Бүргэлцсэн шүү. Хүмсэг болж гэнэ үү? Тэгээ жоохон нэмэх юм байна. Үгүй.
Хачуу. Өсрөө даалга болчихно. Болцсон. Яг тийм очиж ороод тахтай яах вэ? Би тэгээ нэрнгээсээ хүмсгэн амар бүтгэн боддог байхгүй. Тийм байна тий. Ер нь анзаараад Бүтэн боддггүй айгүй юм шинхэн. Одоо дунд нь 50 тий. Биднийхээ. За ер нь бол ингээд ботчих заяа би чанд харуулъя. Яг энэ болохоор жоох ихтэрсэн байгаад ер нь жоох энэ хэвтэн. Жоох хоошоо чиглэлтэй голоосоо чүүчүүд хоошоо юм. Ер нь л голоосоо чүүчүүд хоошоо. Би одоо тэгтээ ясны бүтц өөр болохоор яаж ч чамтай адилхан бодсон. Би шал өөр л харагдчих. Би нэг цэгийн эмэгтэй шиг харагдчих байна. Ямар эмэгтэй? Цэгийн эмэгтэй шиг. Айгуу тийм урт нүдтэй нэг эмэгтэй шиг л харагдчих. Надад тэгээ дээрэс нь хар өнгө бас яг төгс цогтгүй байхгүй юм. Сайн. Хар өнгө болонгууд миний нүд алга болчдөг. Хараа доторх цагаан алга болчдөг. Тийм үү. Моргон дээр. Миний нөгөө нүд жижигхэн хүүхэн хараа амар том байхгүй. Тийм тий. Тийм үү. Тэгээд зүдэг гэж боддог шүү дээ. Хүүхэн хараа том тэгснээ ингээд ийм жоохон хар талтай болохоор юу хаддаг. Нэг зурган дээр миний бүр цагаан алдаагүй бүр хайж. Цагаан алдаагүй. Хар өнгөөр нүдээ бутгаад бүр юусэн харагддаг болчтой юм лээ. Уруулаа яаж бодсон? Бороо өнгө хүрээлэгчээр нь хүрээлгэн. Аха. Одоо нэг юм бор хүрээлэгч байна. Зя ингээд мэдгэж гин үү? За ингээд нэг ингээд дунд тангуудаа. Хаана нэг нь наадах жоох ингэж жоох дээшээ ингэж би тохирч чадахгүй нэ. Ингэж татаад жоох дээшээ чи ингэж жоох ингэж дарч чадаа дээшээ. Сагалт юм шиг. Тэгэд бор өрөөлөгчээр баг уусгачдгүй. Тэгээ голын дутахгүй шүү дээ. Би амар сэн уруулын бодог класс тэгж одоо охтууд чинь байнга дүрхтэн шүү дээ. Би тэгж яддаг шүү. Харин тийм дээ. Ерөөс тэгж хэрэгэлдэггүй. Ихэнх охтуудын ерөнхийдөө нэг юугаар цөмөн дотор нь тийм өнгөлөгчтэй юм байдаг. Ингээд би бас яг аавж явах үед би бас яг авч бодоодгүй. Нэг төрийн нэг гээд нэг юм нэг хийдэг юм. Тэгээ тэрийг огт гаргаж иж хэрэгэлдэггүй юмсан. Харин яг тэгдэм лээ. Таны тавьчих та. Одоо контр дээрээ тавина тий. Тий, контрноос одоо би зурж үзүүлмээр л данчтай. Нэр бодлох гэдэг. Яг ингээл чигээрэл тавина. Яг ингээ нүднийхээ хэлбэрт биш нүднээсээ нэлийн жоохон дээшээ. Тэгэн зарим хэсгийг асахгүй айгүй нэг тийм хий хас юм яриаггүй нэг л төвлөрсөн л болж. Угаасаа яг нэг төвлөрдөг хідэн юмнууд байдаг юм. Яг сормоостай авах, контур зурах гэдэг үеүүдээр ерөөсөө яригдах боломжтой байдаг. Дээр тавина гэсэн үг үстэй дээ контур дээр гэдэг чинь. Тэг контур дээр. За би тавьж үзэх үү? Миний халтхан тавь гад үзээ тэг. А чи доороос цавдсан юм уу? Тийм. Ингэж байгаа юм. Тийм. Тэгж бодсон. За би чадахгүй юм байна. Яа чи энийг жоохон ингэж л та. Тэ. Чи тэгээ сормоос хаана тавьсан? Доор нат юм уу? Нөгөөдхөн. Сормоосны доор. Тийм. Дээр нь тавьсан уу? Тийм. Болно. Болгоно. Сүстэй тий. Яна. Чиний өөрийн сормоос чи ийм их юм уу? Ямар их юм бэ? Одоо ингэ заяа өөрийнхөө сормоостой жоох ингэ авчиж. За тэгээд доороос нь дээшиг ингэ жоох ингэ налал. Тэгжиж чи уртын тавьсан шүү дээ. Тийм хамгийн уртын тавих хэрэгтэй. Би яг нөгөө нүднийх дээр чи минийхаар тавиад үзэрэй. Ядна шаардаа. Мэдчихгүй байна. Одоо хоёулаа бүр яг энд чи талаараа харж байна. Чи баг энд тавина гэсэн үг. Контрныхаа голд тавьж иж
ингэж тийш харагддаг. За энэ бол миний хүрээлдэг 2 будаг. Энэ аягүй зөвлөгөө, энэ нэлийн бор. Тэнгүүд би энэ хоёрыг хоёулын хэрэглэдэг. Гэтэ яг хөө энийг хэрэглэхгүй байж болно. Энийг тавиад нөгөө уусгачдаг штэ. Тэгвэл энийг тавиад энүүгээрээ жоохон дотгошоо уурсгах уу? Тэг. Энэ жоохон юм юутай юм лээ. Бомбойлгогчтой. Ямар флаш тавих вэ? Би чинь. Хоёлаа энийг тавих уу? Чи жоохон дулаан туртай гэсэн болохоор би энийг тавьчвал илүү зүгээр мөлөө гэж бодож байна. За. Би миний бодолт ер нь бол болцоо. Яг болцсон. Жоохон глост ч хэлж бодож. Яг гоё өнгөс глоос байхгүй наа. Энийгээр л гэж тааж бодох юм. Сармуусны чинь ингээд юу чамд ямар санагдчих вэ? Ингэж тавьбал Айгу тийм сүртэй л харагддаг юм байна. тийм байгаад чартгар харагдаж байна. Яг нэг ингэж хармаарч юм шиг. Харин одоо би бол яг ингэж л хармаар юм гэсэн гээд. Тэ. Хоёулаа нэг гарснаа. Хоёул Ингэсэндээ яагаад бодлондаа л. юу өөрчлөгдсөн бэ гэдэг. Манай хамгийн ихний дугаар дээр нэг эсүү орж исэн аахгүй юу? Эсүү төвшөний эсүү. Тэгээ эсүү яг нэг би арай ондоо буталтаар юм фокус айтай 2 буталт таараад над дээр болохоор ямар буталт таарлаа гэдэг. Тэгээ цаадгыг чинь буддгаас нь шал өөрөөр будуулсан чинь төвшөө тэгсэнсэн. Гоё юм. Стай гоё юм. Гайваа төвшөөсэн тийм. Нэг буддггүй хүнийг арай ондоо будгаар будуулчаар ингээд юм онцгой харагддаг юм шиг надад санагцсан. Шинэхэлтэй харж үзээгүй нэг арай. Тэр нэг юм хасын харилцаандаас айгу нөлөөлдөг гэж тийм. Одоо би ч гэдэг янз бүрээр ботсон болохоор тэгээд хүмүүс чинь намайг нэг ялгаж харахгүй байх төө. Хүмүүс ч гэдэг. Тэгээ би сармус чинь гэсэн чинь сармусны чин дээр татгшоо байлоо. Гадагшаа нэлмэс минь борошиж. За одоо энийг ингээд дотор нь жоохон гүлгээл. Энэ тасан юм байна тий. Тэгээ наа чи ер нь жоохон юу. За миний буддаг 2 бодог бол ер нь л энэ заяа. Тэнгуултраа яадаг лээ. Энүүгээр төвлөрсөн юм. Энэ үг яагаад гинт байхгүй яснаа ороод ирсэн. Мөн байхгүй алгацсан юмсэн. Энэ юм сэнгэндэг үү? Бомбойлгогчтой гэж хэлсэн шүү дээ. А тийм тийм. Тийм. Бомбойлгогчтой болохоор жоохон сэнгэндэг. Нэлэнхүүтээ энэ өнгөөр чи суурай тавьсан заяа. Сэнгэнжина. Гачин гэхдээ нэг амар бишгээс л юм. Нөгөө нэг ямар нэг хэсэг нэг яг Монголын нэг тийм уруулны класс Кэсэбл. А тий тэр орж ирсэн шүү дээ. Тэрийг нэг ингээл төрхсөн чи миний урууд бараг ингээд тэр үнэхээр гэмээр санагддаг. Тийм амар чимчгнүүлээд идэг. Тийм. За одоо энүүгээр чи суурай таа заяа. Нэгдсэн ингээд. Аа за. Тэгээд тавьсныхаа араас нүрэ павдарцсан кремээрээ жоохон ингээд өнгийн бүдгсгэн. Хит тод бас ингээд болгодгүй жоохон зөөлхөн харагдулдаг би. Уруулаа. Энэ хоёрыг ойлгох юм эсвэл аль нэг гэдэг юм уу? Энэ хоёроо Халин. дотор нь ингээд жоохон өнгө оруулдаг штэ. Тэгж оруулна. Гэтэ эхлээд нөгөө юугаа хийн. Ямар юм хийн гэдэг лээ. Тэг бүдгсгэн. Эхлээд бүдгсгэн. Тэгснийхээ араас энүүгээрээ доторчлын жоохон ингээд тодруулах. Тэнийг хальт харж байгаа л туг гэл тавьчих. Ингээд хүн харахаар ингэдэгтэй ингээд дагаад ингээд идэг. Харин би сая яг тэгсэн цааж тийм. Мөн юу. За энэ Маш жижигхэн авал дотор талд нь байж агаад түрхчээд тэгээ хуруугаар жоохон тавьчихдаг. За. Болно. Сандаад шинээр хүүхдийн сурж байгаа юм шиг. Энд ихтэй хамгийн миний бас туртай хураа юм мэт болгодог. Гэтэ амар туртай будгуудын манийг үнэхээр гоё өнгөн гаралттай байдаг. Гоё гаралттай болохоор надад амар таалагддаг юм аа. Тэгээд л гооруулна дэж жоохон нөрсөн. Яг ингээл дотор талын л байгаарай заяа.
Гэнэ жоох гэсэн чи. За тэгээ цааны нөгөө бүтгэн юмар кластаж болон кластахгүй баг ингэ байсан ч л. Одоо хацар өнгөлөгч би тэрүүн л амар ингэ догтлоо. Хацар өнгөлөгч юм флаш тавьж байгаа бүгд ингэ тавихаар надад амар гоё санагдаад тийм ээ. Одоо чинь нөр тавьчих уу? Тэг. Ядгаар тавьчих. За одоо ингэн заяа. Би тавиад өгчөөж болох уу? За. Би бүр яг юм годогнаадах юм сайн уу? Годох гэдэг. Энд талтай байсан юм шиг. Ким. Яггүй л. Зүртэй биш. Зан шир. Дишэрт. Суурандаа нөгөө юу хийгээг болохоор жоохон нойтинг тавиаг болохоор нэлээд их флаш орогдох юм байна л да. Яна. Ямар тод болоод. За би жоохон тэмнэ зэ. Би өөрөө яг ингэж тод тавьдаг байхгүй. Тийм дээ. Солонгост нэлээд тод байвал тэгэл имэйл хийсэн дээ. Тэгжиж нөгөө камер дээр ч юм уу эсвэл зураг моргон дээр стори хийнгүүд илүү тод харагддаг. Зүг харагддаг. Би бүр хэдэж өднийхэн тавлаар тавьдаг. Тийм ээ дээ. Харин яг юм ондоо харагдаж. Шал юм харж үзээгүй төрөх шиг. Ондоо. За болцсон. Тад энэ үү? Чи одоо тэгэнгүүт энүүгээр жоохон ингээ бүтгэсгч хүрээ. Би ингээд хүний нүүр бодож үзмэр санагдаад байгаа. Тэгтээ. Суурийг тавьж чадна. Тэгээ юу руу ороод ирэхээрээ л хотлолчтой. Контр монтрлоо ороод ирэхээрээ л. Надад нэг юм Хүүхэлтэй шиг харагдаж байна уу? Орсношоор да. Надад ихтэй амар хөөргөн байна. Тийм үү? Тэг яг юм солонгос хөх шиг харагдаж байна. Цагаан арх ууцсан. Гүй. Шиг харагдаад байна. Яа чи яг улаагаад байгаа юм гэнэ солонгос кинон дээр яг энэ хэсгээр болоод байна. За би нүднийхэн дээр нүг юу нэх марцсан. Одоо саагаа тавьчихвал амар гоё. Бүтгэн болчихно. Өсвөр насны батга яг тэгэж гарснаа цээж олон нуруугаар давхар гараад ирсэн. Яа тэр бүр яг бүр байнгын тэгдэгсэн. Ингээл улаан хэрэг, нуруу ингээл улаан хэрэг. Одоо ингээд яг батга гайг болцсон ч гэсэн ингээд юм сорвтой. Тийм. Бор сорвтой болцоодаг. Минийх бүр саяхнаас л гай. Миний саяны хийсэн гарманы юм ууснаас л гайг болж гисэн гэдэг нурууны батга. Түүнээс шовтон стил гараастай. Тэгэл солонгос бүр ингээл солонгос ч бүр цээжэр илүү гардаг. Монголд бол Монголд ирэхээр болохоор нуруугаар илүү их гардаг. Яа бүр ингээд юм улирлын юуг улирал гэшээ цаг уурын яг асуудал байна тийм. Тэгээд би бүр ингээд нуруугаа гаргасан юм, цээж гаргасан юм гэсэн үнэхээр ичдэг байсан шүү дээ. Тийм үү. Гэтэ тийм хувц өмсөхөр амар гоё харагддаг зэ. Уур хөрмөр санагддаг. Гэтэ яг тийм хувц өмсч чадахгүй болохоор амар үгүйс тэгдэм юм. Надад тэгтээ яг миний бодолтыг өөр хүн хийж байгаа болохоор надад амар гоё байгаад байгаа байхгүй. Би хүн жаргаад ах юм. Нэг ч гэсэн хүн яг миний бодолтоор бодвол хөөрхөн харагдан да гэж бодоо. Би тэгтээ яг нүрээ бутгаж уус амар олон жилээ өнгөрсөн. Цаг зарцуулсан. Монтр гэдэг бол аюул заяа. Тэгэл дараагийн левелгингүүд нэг сормоос тавих гэдэг юм орж байгаа. Яаж тавьбал надад тийм яаж тавьбал яг надад цохих юм болоо гэд амар хөөрхөн болоод исэн буталтан дээр сормоосоо буруу тавьчихаар ингээд гажигтай ингээд нэг юм сонирм буруу болоод тийм буруу болоод юм гачаа харагдаад эхэлдэг. Тэнгүүд яг эхнээс нь яаж байгаа. Би сүүлд гэхдээ яг ингэж уруулаа бутдаг. Яг юм ингээд оруулж харсан. Хүрээлдгийг сүүлд нь олж мэдээд хүрээснийхээ араас илүү гоё болгохын тулд юу нэмэхээр байна гэд сүүлийн 1 жил бол нэлээд уралтай нөхцөл. За ингэ болцоо. Ингэ болцоо. Манайхаа болцсон шүү. Манайхаа би энийг авчи. Би бодлоо ингээл болчдtiin шүү дээ. Би яг юм би их чиг харагдаад ах юм. Би cute биш ингээд чамд ингэ санагдах байна уу? Тийм. Нэг жоох ингээд хідэн насаа хүүхэнлэг гэх юм уу? Мачур эмхтэй шиг. Нэг хамраа чихмэр сайтаад. Ингээд нэг нэг зураг авахлах юм ингээд эргэтэй харахаараа яг тэгдсэн. Яг ингээд байдаг заа. Яагаад ч юмгүй ингээд ингэж мөхөж явах ингээд. Хай. Гэрээ. Яаш тэгээд байгаа. Чи сартаагаад байна. Энэ харин айгүй ондоо техник.
Яг ингээд чиний болохоор яг ингэж байна. Сатагаад байна. Энэ болохоор ингээд доошоо суулгана. Энэ хэсгээ ингээд суулгана. За энийг битгий хий. Наач юу аав штэ гэж. За яг бэлээ. Эйгөө буруу сэний юм их гэж. Чимээ би бүр яг амар мачуур харагч яг юм хичиг. Аха. Надад ерөөсөө яг юм өнгө алга. Тийм агаад би ийм өнгөд бодлоо дугаас туртай. Тийм үү? Өнгө нэг тийм өнгө цогж гарч ирээгүй. Надад чи бол яг ийм солонгос охин шиг харагдаж байна. Надад амар таалагдаж байна. Чамд ямар вэ? Гэж. Яг хөөх харагдах юм. Игдүүтэй. Тийм үү? Тийм. Тэгээ уруул бүр амар хөөх харагдаж байна. Чиний нэг уруул чи өөрөө юм бондоо штэ. Яагаад бодолд оруулсан гэсэн чи би хэлэмжин хүртэл тийм шууд авч байгаа тийм. За айтах юм байгаарай. Орол биш энийг орол биш. Яг яасан. За ер нь л ингээ бодлоо болсон байна. Яг миний харж байгаа өдрөх гэх юм уу амар тийм эмгтээлэг заримдаа нөгөө нэг өөр хүмүүсээр бодуулаад нэг юм жоохон эмгтээлэг харагдуулмаар ингэнгүүт харан өнгөр мөгдөл амар хин тийм тэгж мөгээд ашигдаг штэ. Тийм юм байхгүйгээр маш хөнгөн юм бор өнгөр өөрийгөө юм жоохон тодруулах юм тодруулаад тэгээ илүү тийм эмгтээлэг төрхөө илүү гаргаад ирсэн санагдаа. Миний бодол болохоор дандаа байнга юм cute байдаг. Тийм байна. Одоо тэнгууд би яг энэ бодлыг ботчингууд чивэлээ. Энэ бодлыг хийчихээр надад тус хаяада ингэж бодож гарвал аим гоё юм байна гэсэн юм бодол төрж байна. Юу ямар ч хувц цогтой. Тий. Ингээд ямар хувц цогтой юм бэ? Ямар ч хувц цогтой энэ яг энэ бодол нэр cute байсан ч юу эмгтээлэг байсан ч тийм үү? Тийм. Би тэгтээ яг чинийхтэй адилхан бодож чадсан уу? Төгсөн байна. Төгсөн байна уу? Юу нэрээ өөр? Хөмсөг арай биш бүдэг юм уу? Яг би өөс жоохон нарийн хөмсгтэй байхгүй юу? Тэгээ үс багтай юм. Тэгээ бүр ингээд шулаа хийцэн болохоор яач ч ингээд буцсан ингээд байна. Тийм чи чинь угаасаа төгсөглөө өөрөө ингээд янз янз болчихдог шүү дээ. Тэгээ төгсөглөө янз янз бас болохгүй болгож чадахгүй бас. Ер нь л нэг иймэрхүү хэлбэр нэг иймэрхүү. Тэгээ гол нь ингээд маскара атсан шүү дээ. Миний боддог бодол чам дээр ямар вэ? Болохгүй шүү. Ой багт шүү. Ийм флаш нэг чин сэтгэлээсээ нэг тийм дуртай биш ээ. Яг үнэхээр үнэн л хэлээ одоо юу гэх вэ гэсэн. Флаш тавил би яг энүүрээ тавьдаггүй юу? Шанаагаараа. Тийм ингээд энийг тавихаар нэг шал өөр нэг юм би биш юмшээ санагдаад байна надад. Тийм үү? Тийм. Надад ихтэй амар гоё. Амар хөөрхөн байна бүр. Тийм гэж үү? Тийм. Чи нөгөө харж тасаагүй болохоор тэгж магадгүй те. Ерөөс огт тасаагүй бол. Киноны бодолтууд чинь гэхдээ нэх амар хүний нүрийг бүтэн өөрчилдөггүй шүү дээ. Бүр юм зэрлэг дүр мөрөл биш бол те. Тэрнээс бол ингээ байнгын натуралаар бутсчдаг. Тэнгүүд манай арай салбар нь нөгөө тайзан дээр илүү тод будалтай байж үзэгчдэд харагдахаар бодож нөгөө нэг ингэж илүү тод будаж иж харагддаг болохоор би айл болох юм тод будалт хөнгөн будалт айл алын хэд болох надад бол энэ бодлоо айгу гоё яваад байгаа байхгүй тасагдаад ингээ болоод байгаа. Чамд болохоор ийм бодлоо ороогүй байна тасагдахгүй байх шиг байна тийм. Харин сонирм байх шиг байна тийм. Сонирхолтой байна. Гэхдээ манай би аюу шин мэдэж авлаа сармас мамасаа ингээд контент наадаг шин типүүд байна. За тэгвэл уруулж чи ядаж таалагдчихэв. Уруулаад таалагдчихэв. Асгүй дээ ёо. Надад бол гоё. Надад бол бүр үнэхээр хөөрхөн. За чамд таалагдчихвэл одоо болоо да. Тийм манай эдэд бол таалагдах байхаа. Тэгээд энэ бодолт маань ийм байна гэд хоёлаа тэр голгоо камертаа оруулчих. За. Бодолт маань нэг юм байна. Тэгээ бодолт маань нэг иймэрхүү болсон байна. Өнөөдрийн ийм cute бодолтыг бол ийм зөвүүн төрхийг гаргахад манай S Cosmetics-ийн бүх бодогнууд айгуу тийм тус олж өглөө. Энэ жимс ус тусал. Бодогнууд маань айгуу тус олж өглөө. Into брэнд болон Moira брэнд юу нь бол S Cosmetics дээр маань илүү дамгай зарагддаг. Тэгээ чамд таалагдсан гэвэл таалагдах байх гэж бодвол би энэ саа бол надад амар таалагддаг. Энэ гоё. Эсвэл уруулны бүтээгдэхүүнүүд нь чамд таалагдчих магадгүй гэж би бодож байна. Тийм. Саяны тавьсан чинь мөнчтдээ миний уруулын дотор тавьсан матууд тийм. Энэ юугээ яг энэ хятад брэнд байхгүй. Энэ бүр юуглээ амар их зарагдсан гэсэн. Хятадтай бүр үнэхээр гоё юм байна угаасаа тавиад үзсэн. Яг энэ уруулын бодгийн lip matte гэдэг төрөл тэгээ бүр ингээд пүүст амар зарагдаад бараг нэг өдөртөө 50 сая ч илүү зарагдчих магтсан гэсэн нэг тийм амар тийм толгой иргмээр айгүй олон тоо байлээ.
Тэгээд дээрэс нь өнөөдрийн юм гоё амттай сэргээсэн коктейлийг бий болгох гэд тусалсан Schweppes брэнд байна. Миний коктейлээс үнэхээр таалагдлаа. Баяа. Халида би чинийхийг ингээс хоруулган амсаа. Одоо жоохон зэгтээ сая мөснө хэлчих шүү. Чиний сайн гоё. Яг ус үзэн. Тийм үү? Гоё. Тэгээд жоохон Cranberry угаасаа жоохон өөрөө гашуун дүүштэй. тийм Багцгийн гашуун гэхдээ чихэрлэг тийм сэргээсэн юм амттай манийх. Тийм байна. Тэгээ ер нь бол хоёулангийн өнөөдөр дээр Schweppes болон S Cosmetics хамтарсан. Pretty Chat-ыг ингээд цаашаа олон дугаар гарах гэж ер нь бол ивент хэсэгчүүд нь дандаа тусаалдаг болохоор айгу баярлалаа. Үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Би бол энэ боталтанд 10-аас 10 өгнө. Энэ хүн 10-аас идэх юм бол за 70 оноо. За флашн дээр л оноо хасагдлаа та. тийм бусд нь олж гоё нөө. За тэгээ манай нэвтрүүлгийг, манай подкастыг зорж орсонд баярлалаа. Хүмүүс айгуу гоё сонирхолтой юмнууд ярьсан байх гэж бодож байна. Үжингийн тийм мдээгүй үжингээс ингээд сонсохыг хүссэн айгуу тийм олон гоё хариултууд байсан байх гэж бодож байна. Тэгээ би чамд тэгж байна. Гарын бэлэг бэлдсэн. Энэ дотор болохоор S Cosmetics-ийн юм гоё юмнууд байгаа. Энийг төр зүрх гिचээ зөө. Энийг төр зүрх авчихъя. Ингээд дотроо юм өсний шампунтай. Аргантай юм хөрхөн аялал явахад амар тийм байна тий. Юм жижигхэн савлгаатай. Тэгээ саяны хэрэгэлсэн бүтээгдэхүүнүүд чи ерөнхийдөө бүгдээр ингэж байгаа. Баярлалаа. Саяны нуруулын бодог байна. Тэгээд энэ спонж байна. Энэ болохоор ямар өнгөтөн юм бол энэ cushion энэ айгуу гоё юм. Юу заяа чигшүүлэлттэй заяа. Тэгсэн мөртлөө амар сайн өөд ардаг. Энэ чамд Монголд яг амар таарсан тийм тий. Чамд амар таалагдаж байна. За нэг иймэрхүү зүйлсүүд байна. Тэгснээ энэ болохоор доод дээлэг одоо миний хайртай шүдний эмнэлгийн маань шүдний цайруулалт хийдэг юм эрхэмж байгаа. Япон шүдний цайруулалт ерөөсөө өвддөггүй тийм цайруулалт аа. Баярлалаа. Жогоо Instagram руу нөрөөд салбарыг харж байгаа цагаа аваад яваарай за. За тэгээд араас нь манай Schweppes брендийн амар хөрхөн аврах том класс байгаа. Энэ дотроо яг ингээд саяны коктейлүүдийг найруулад гэртээ уухаар бол энд ийм гоё коктейлний классыг бэлгэлж байна. Би том класс нь дуртай. Тийм үү? Тийм нэг орой онцгой. Тийм амар том юм лээ. Тэр нь ингээд дүүргэж хийхээр юм лээ. Тийм ээ. Тэгэхээр баг нэг бод хэлчихсэн. Баярлалаа. Урьж орсон даа. За нэг үсч. Баярлалаа. Чи тэгтээ ер нь ингэж үнсдэг зүйл юм уу? Тийм ээ те. Манай хамтлагийн Жасмин бас ягдаг байхгүй. Харж орж байна. Үнсчих юм гээд. Тэнгүүд нөгөө нэг буйка гэж би эндээ хоёр алхав. No гэ бүр ингэж гэдэг заа бүр ингэж буйка гэж хоёр тэгээ байж байгаа тарангууд ингэж хардаг заа тий. Тэгээ бид хоёр чинь нэг жоохон маазраа дунд унахаараа бүр гачин юм болоо. Би ч айгуу тийм жоохон хай нэлүүр хараа айгуу нэлүүр гатд. За тэгээ тийм байна. Энэ удаагийн дугаар таалагдсан байх гэж бодож байна. Дараагийн дугаар тэнийг оруулмаар энэ доор коммент дээр үлдээгээрэй. Тэгээд бай бай.